парламент самуунд ийм үг үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайд энийг ч нэр өгшөхгүй. Төрлөө ойлдмаар гэнэ. Төшөв рүү ойлдмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За орой өдрийн үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За энэ 7 хоногийн лавгийн тойм нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар за арчилсан намаас усыг хүрэл сонгогдсон. За мөн арчилсан намаас хамтарсан засгийн газарт хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж буй оюун сайхны алтан гэр зайдыг урьж авчираад байгаа юм. За танд орой өдрийн. За орой өдөр. За таны ажил тавлаг уу? Сайхан үйлдэж байна. Сайхан байна. Дараа сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна. За би таныг нэвтрүүлэгтээ урьсан хэд хэдэн шалтгаан байна. За нэгдүгээрт таны өргөн барихаар бэлтгэж буй хуулийн төсөл буюу одоо хөрөнгө урах гэдгээр одоо товчилж яриад байна шүү дээ. Яг хуулийн нэр нь бол нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлөвлөх тухай анхдагч хуулийн төсөл гэж байгаа. За энэ хуулийн төсөлтэй холбоотой зүйлийг голчилж асууна. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайд ирсэн учраас бас асуух зарим зүйлсүүд байна. Чагсаалт цуглаантай холбоотой гэдэг юм. За хоёулаа тэгвэл ярилцлага эхлэхүү дээ. Билүү да? Билүү. За хуулийн төслөөсөө шууд эхлээд явчих гэж бодож байна. Хэзээ өргөн барих чинь? Хуулийн төслийг ер нь эх 7 хоногийн засгийн газрын оролдооноор оруулаад тэгэл өргөн барина гэсэн ийм тооцоотой явж байгаа. За өргөн барихаас өмнө мэдээж одоо хилцүүлгүүд өрнөж ийн. Хилцүүлгийн шатан дээр жишээлбэл олон нийтийн зүгээс, за иргэний нийгмийн төлөөллийн зүгээс, за дээрээс нь хуулийн энэ бусад байгууллагуудаас ер нь ямархуу саналууд илэрхийлж байна. Тэгээ одоо би бол 7 сарын 10-ны өдөр хууль зүйн дотоод хэргийн сайдын ажлаа хүлээж авсан. За ингээд энэс хойш хамгийн ихэнд байгуулсан ажлын хэсгүүдийн нэг нь энэ хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тэгээд хуулийн төсөл боловсруулна гэдэг чинь ингээд бодож байгаа санаанасаа биччихгүй л дээ. Харьцуулсан судалгаа хийн, Монголынхаа нөхцөл байдлыг гаргана, баг гаргана, за гадны туршлагуудыг үзнэ гэдэг маш ажил болдог. Тэгээд одоо яг өнөөдөр бол та бүхэн ярилцаа сууж байхад би хууль зүйн дотоод хэргийн сайдаар томдогдоод 6 сар 16 он чинь. Тэгэхээр энэ хугацаанд бол ерөөсөө яг энэ бүх процессыг явагдсан. За тэгээд нөгөө байгууллагуудаас санал авч байгаа. Аюултай тэмцэх газраас, улсын дээчүүхээс, яамдуудаас, улсын ерөнхий прокуророос, цагдаагаас гэдэг саналууд. Дээчүүгээс авсан баг тий. Дээчүүгээс авал байх. За дээчүүгээс аван, дээчүүгээс аваад тэгээд ажлын хэсэгт манаас дээчүүхийн шүүгчдээс орж ажилласан. Ингэж ажилла хуулийн төслөө бэлэн болгоод бид нар яамны вебсайтн дээр тавиад бас дахиад бүх нөгөө санал авах хэрэгтэй байгууллагууд руугаа явуулаад тэг хилцүүлгөө зарласан. Хилцүүлэг хоёр төвшин зарлаж байгаа. За энэ иргэний нийгмийн байгууллагууд буюу үжил бодлоо илэрхийлж байгаа иргэдэд нээлттэй нэг хилцүүлэг хийя. За энэ дээр иргэний нийгмийн байгууллагууд ирсэн манай одоо тэмцэгч, лайвчин одоо яг дуу хоолойгоо хүргэх хүмүүсийн төлөөлөл маш олноор ирсэн. За дараагийн хилцүүлгийг нь үсээ өнгөрөгч даваа гарагт хийлээ. Даваа гарагт бид нар хуулийн судлаач эрдэмтэд за тэгээд энэ хуулийн байгууллагын төлөөлөл гэсэн нэг 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй хийлээ. Ингээд 2 удаа хилцүүлэг хийсэн. Засгийн газрын хуралдаанд 1 удаа танилцуулсан. Одоо бид нар ерөөхдөө төслөө боллоо гэж үзээд сая хилцүүлгийн өрөөнд гаргасан саналуудыг нэгтгээд за тэгээд эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар танилцуулаад тэгээд шууд өргөн барьна. Сая таны ярин дээр нөгөө хилцүүлгийн үеэр бас лайв чин гэж ярьж байна. Нэг зүйлийг асуучих гэж бодож ихэнд нь. Баярбатар гээд иргэн байж тийм ээ. Тийм. Баярбатар гээд иргэнийг одоо сошиал орчинд өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө за магадгүй бас дүгнэлт гарцсан л байл л да тэр ёс бус үг хэллэг бусдыг оромжлсон зүйл байсан гэд. Тэгээд цагдаагаас санал гаргаад төрчлийн хуулиар юм уу да. 30 хоног цагтаа хоригдсон тэгээд өчигдөр гарч байгаа шүү гэсэн. Энэ үйл явдлыг та ер нь юу гэж харж байгаа? За ер нь бол гэж байна уу байхгүй юу? Тийм. Ер нь бол шүүгийн шийдвэр яг нөгөө захирамжийн биелэлтэд төтгөлзүүлээд өчигдөр сулсан. Тэгсэн. Сулсан. Тэгэхдээ үзэл бодлоо илэрхийлсний төлөө үндсүүл заас ирэх эдэлсний төлөө хинч хоригдож болохгүй. Энэ бол зарчим. Зарчим. Зөрчлийн хувьд аваад үзэхээр ер нь жилдээ дунджаар нь 200 мянган орчим зөрчил шийдвэрлэгдэж байгаа. Статистик тийг санагдчих. 200 мянга орчим. Одоо бид нар замын хөдөлгөөнд явж байгаа цагдаа зогслоо торглоо энэ нэг зөрчлийн шийтгэл шүү дээ. Ингээд энэ мөчлөг рүү 200 мянга. Энэ 200 мянган хүн дундаас одоо Баярбатар бол нэг тохиолдол. Тэгэхдээ яагаад олонний анхаарлыг татдаг вэ гэхээр хүн болго машинтайгаа явж торгуулахаа ойлгодог боловч үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдлоо гэдэг дээр л олон нийтийн уур амьсгал байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ асуудлыг бид нар ер нь хууль тогтоомжууд яах юм бэ гэдэг сануулга болж гисэн. Хууль зүйн даргын сайд байд би юу гэстэй гэхээр одоо жишээлбэл тэр 200 орчим мянгаыг тэр зөрчлийн эрг шийдвэрлэж яхад тэрийг шийдвэрлэл энийг бойл гэж ингэж оролцох эрхч байхгүй боломжч байхгүй. А ямар арга хэмжээ авсан бэ гэхээр тэр шийдвэрийг гарсны дараагаар би шүүхийн ерөнхий зөвлөл, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар, цагдаагийн байгууллагынхаа холбогд халамт шалгуунуудтай заримтай нь холбоо тогтоож ярьсан, заримтай нь уулзалт зохион байгуулсан. Ингээд ер нь зөрчлийн хэргийн шийдвэр буюу шүүгчээс баримтлах шийдвэр гарангуут одоо гүйцэтгэж байгаа. Гомдол гарах юм бол түтгэлцдэг ийм хуулийн зохицуулалттай уг нь. Дахиад дээр нэг шат байна шүү дээ. Зөрчил дээр. Тэр лөө очиход уг гомдол гаргуул түтгэлцдэг. Одоо тэгдэггүй шүүх захирамжаа гаргалаа шууд үүднээс нь ачаал нөгөө прогондойг л аваа авчдаг. Энэ процесс маань ер нь зөв үү гэдэг. Бид нар дараагийн шатанд нь гомдол гаргах гэвэл тэрийг хүлээх хэрэгтэй байсан юм шиг гэдэг асуудал ярьсан. Тэгээд энийг бол ер нь цаашдаа бол хууль тогтоомжууд боловсронгуй болох хэрэгтэй байна. Процессын хувьд. Хууль хэрэглээний хувьд бол би шүүхийн өмнөөс хэрэглээд гаргацсан хуулийнхын өмнөөс хуулийг хэрэглэж ганц субъект нь шүүх байгаа шүү дээ. Ийм ч учраас одоо жишээлбэл намайг шүүхийд одоо хууль бусаар нөлөөллөө гэдэг ч юм асуудал сүүлийн үед яриад байгаа. Гэтэл хуулийг хэрэглэж байгаа субъект ганц шүүх байгаа. Тэгэхээр саяын зөрчлийн хуулийн зүйл заалтыг Иргэн Баярбаатарт хамаатай гэж үзэж тэр зөрчлийн хууль заалтыг зөрчлөө гэж үзэж хорьсон бол хууль хэрэглээний асуудал. Харин хууль хэрэглээ болохгүй байна, процесс болохгүй байна гэвэл энийг яаж засаад оруулах вэ? Монгол хүнийхээ эрх хэрэгжүүлэг яаж хамгаалах вэ гэдэг бол хууль зүйн даргын сайд хүлээх үүрэг. Яг энэ дээр одоо хоёр зүйл яригдаад байгаа. Нэг хүн гэдэг өнцгөр нь би асуугаад байгаа юм биш үү? Баярбаатар гэдэг иргэн. Тэр хүн бол одоо үг хэлэх үзлүүдлээ илэрхийлэх энэ эрхээ алдсан. Эннээсээ болоод одоо ингээд 30 хоног хоригдох ч одоо төрүүлээ гарчлаа тийм ээ. Энийг ойлгож байна. Гэхдээ энд ингээд дараагийн Баярбаатарууд гараад ирэх үедээ нэг хоёрд нөгөө нэг юм дабл стандарт гэж яригддаг штэ. Бид бүхэн одоо сүүлийн үед нэг хууль тэгш үйлчлэхгүй байна. Яг үнэ. Баярбаатарыг одоо тэрийн хараалын үг хэлснийхэн төлөө гомдол гаргаад шүүхээр оруулаад таслаад ингэ явуулчихлаа тийм ээ 30 хоног. Гэтэл энд өөр хүмүүс бүр ингэ занл хийлээд алан хядна гээд бүр нэр усын зарлаад аюултай зүйлэлж нэг хоёрд магадгүй энэ ч гэсэн бас адилхан доромж талдаа л орох байх. Хотын дарга Нямбатар гэдэг хүн одоо би яг үг үсгээрээ санахгүй байгаа ч гэсэн хитэн халтар ченжүүд гэдэг ч юм уу. Энэ бол доромж мөн үү? Тэг яг одоо таны хэлж байгаа. Яг ингэж ярихаар эн чинь ингэж яагаад ийм нөхцөл байдал үүсээд тэр хүнийг авч хийчвэ гэдэг л надад сонирн байна л да. Хууль хэрэглээ талаас таавал тайлбарлаад энэ шүүх энэ дээр ийм асуудал гаргасан. Яагаад хийчвэ? Тэр үеийн улс төрийн үйл явц жагсаал болгож ирсэн. Маргааш нь. За үндсэн асуудал руу одоо очилт дабл стандарт. Би бол алагчлах гэдэг. Монголчууд ч эртний үгтэй шүү дээ. Аягны алгаас ахтны алган дээрээ гэж ярьдаг. Түүнийг алагчлахгүй л гэдэг санаа. Манай хууль алаг болцсон. Энэ бол удаж байгаа. Алаг болцсон. Өнөөдөр за жишээ тавьтал та. Авилгатай их тэмцэл гэж байна. Нөгөө сүр дуулаантай шувуу ажиллагаагаар баривчилж ирсэн Бадамж өнөө хаана байна? Шүүхөр шийдэгдэхгүй одоо сүр дуулаантайгаар баривчилж ирснээс хойш 2 жил болох гэж. Хаана вэ гэдэг асуудал. За тэгэхэд Сингапурын хил дээр саатуулагдаад Сингапурт яах вэ гэдэг Интерполоор хувь заяагийн шийтгэх гэж хахад 24 цагийн дотор шийдвэрээ гаргадаг ийм системтэй. Энэ алагчлал мөн тийм үү? Шүүх. Энэ алагчлал мөн. Өнөөдөр Баярбаатар гэдэг хүн үзэд бодлоо илэрхийллээ. Дүнэлт гарлаа 30 хоног баривчлаа. Тэгэхэд ална хядна гэж эсвэл элдв муухагаар нахал хараал хэлж байгаа хүн маш олон ба. Хуулинд бол нэг зүйл ба. Монгол улсын иргэн хүн үндсэн хууль зааснаар хууль шүүх юм тэгш хэрэгтэй. Энд чинь юу гэсэн үг гэхээр хууль шүүх нь эргээд нөгөөдөлд тэгш байна л гэсэн үг байхгүй. Нэг нь барьж байгаа бол бүгдийг барь. Алагчлахгүй. Нэг нь барихгүй бол бүгдийг барихгүй. Гэт. Тэгэхээр хууль хэрэглээний асуудал гэдэг асуудал дээр бид нар тулаад очиж байгаа. Энэ ямар айдсыг төрүүлж яах вэ гэхээр дахиад дуурах юм бол ингээ хорих юм уу? Тийм. Баривчлах юм уу? Дуурж байгаа хүн болгоныг ингэх юм уу? За тэгээд яг цаг хугацааны усыг тэгэд таарсан. Энэ бол маш сонир тохиолдол. Жагсаал цуглаан болно гэж хэлсэн. Жагсаал цуглаан болох тухай 20 гаруй хоногийн өмнөөс мэдэгдээд аль биесээр зөвшөөрөл нь олгогдоод хүмүүс очиж уур өхөндлөө илэрхийлэх гэдэг ингээ хүлээж хад яг өмнөх өдөр нь ийм шийдвэр гарсан. Тэгээд одоо шүүгийн шийдвэр одоо тэр шийдвэрлэж байгаа процесс хууль зүйн даргасад оролцдог. Гэхдээ шийдвэрлэлсэн хойно яах вэ гэдэг дээр хууль зүйн даргын сайд оролцох ёстой. Дахиж ингэж үйлдэл бодлоор нь хүнийг баримтлуулахын тухай юу хийх ёстой вэ гэж хууль зүйн даргын сайд бодох ёстой.
Харин би танаас асуугаад байгаа хамгийн чухал зүйл маань тухайн үеийн жагсаал болно гэдэг хүлээлт өндөр байсан. За татвар гэдэг ч юм уу ингээд бас бухимдал дахиад төрж исэн. Яг энтэй зэрэгцээд дахиад хүмүүсийн дургу хүрэх анзааны юм болоод явчлаа л да. Энийг би бас нэг цаана улс төрийн зорилготой байгаа юм биш үү дээ л гэж л тухайн үедээ харсан. Магадгүй. Та Би юу ч гэсэн өөрөө маш гайхсан. Үгүй яагаад ийм үйл явдал болж байгаа. Тэгээд энэ тэр гаргаж байгаа шийдвэр дээр ч гэсэн маш гайхсан. За тэгээд энэтэй холбоотой уур бохимдлууд явсан. Тэгэхдээ одоо энэ бол шүүхийн шийдвэрээр төдөлцчлээ. Одоо цаашдаа бол энэ асуудал жонгийн дагуу шийдэгдээд явах ба. Ер нь бол одоо эн чинь торох шийтгэл ч юм уу те. Тохирсон шийтгэлүүд оногдуулаад явдаг тохиолдлууд байна. Зөрчил бол хэдэн зуун мянгаараа тоологдох зөрчлийн төрлүүд байгаа шүү дээ. Хүн болон ингээл янз янзын байдлаар зөрчлийн хуулиар шийдэгдэл л явж байгаа. Гэтэ тэр одоо санал гаргаад шүүхтэр очиж байгаа шүү дээ. Тий. Тэр чинь таны харьяаны байгууллага шүү дээ. Цагдаагийн байгууллага. Тэг яагаад ийм Цагдаагийн байгууллага ийм зөрчил гарсан та юу гэж харж байгаа? Цагдаагийн байгууллага ийм зөрчил гарсан байна гэд прокурор түргүүлээд, прокурор шүүхэд түргүүлээд цагдаа прокурор шүүх гэсэн гурван байгууллагын гурван ажиллага болж байгаа хгүй. А цагдаагийн байгууллага дээр ихэвчлэн яадаг вэ гэхээр иргэдийн гаргасан гомдол мэдээлэл үндэслээд асуудлуудаа шийдвэрлээд прокурор руу өгöd прокурор дээр энэ цаашаа шүүх рүү явах маргаан байна гэж үзэх юм бол ингэж явдаг. За тэгээ энэ маргаан шийдвэрлэлтийн процесс дээр ч гэсэн ямар үндслээр ингэж хандсан бэ? Ямар үндслээр ингэж хандсан бэ? Энэ дээр нь ямарваа нэг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотойгоор асуудал байна уу гэдэг асуудлыг ч би тавьчихсан шалгаж байгаа. Шалгах гэж байгаа тийм. Цагаантай холбоотой, цагаангуйтай холбоотой асуудлыг та бас яриад авлаа. Тухайн үед бас хэвлэлтээр гарсан мэдээлүүд хоорондоо зөрөөд тэгээд бас их олон нийтийн анхаарал руу орж ирсэн зүйл л дээ. Энэ нь Сингапурын хил дээр саатуулагдсан гэж мэдээлэл гарсан. Нөгөө хүн маань би зүгээр энд саатуулагдаагүй байна гэдэг бас ярьслага гараад ах шүүсэн тухайн үед. За зэрэгцээд шүүхээр таны хил дээр 24 цагийн дотор ороод шийдвэр нь маргааш шүүх хурлан болно гэжсэн. Тэгээд тэр үний хилийн хориг ямиг туслаад явчих шиг болно лээ. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна? Одоо чинь энэ дээр нэр томьёоны хувьд ингээд ойлголтын зүрх өгч саатуулах гэж ойлголт байна. Манай хуулиар жишээлбэл албатан саатуулна гэвэл ер нь баг 20 тайны ямиг ойлгоо. Албатан саатуулна. Төр хугацаар гэсэн үг шүү дээ. Тий, төр хугацаагаар ингээд нэг газар байлгахыг ойлгоо. А гэтэл хилийн хориг гэж нэг юм байдаг шүү дээ. Хүмүүс ингээд шүүхийн шийдвэртэй за ингээд янз янзын байдлаар хилийн хориг тавилцаа ингээд гарчаад хил дээр очихоор уучлаарай та нэвтэх хэрэггүй байна гэдэг. Энэ нь саатуулж байгаа хэлбэр мөн. Шилжилт төлөвлөгөө хийж байгаа үйл явцыг саатуулж байгаа үйл явдал байхгүй. Тэгээ энэ шилжилт төлөвлөгөөнд Интерполын хувьд яаж хийгддэг вэ гэхлээр улс орнууд эхлээд гэмт хэрэгт эрен сурвалж гэж байгаа этгээдийн талаар дотоодынхаа шийдвэрийг гаргана. Одоо энд нэг иргэн Б-тэй холбоотой шийдвэр гаргалаа гэхэд эхлээд Монголын шүүх, Монгол улсын шийдвэр гаргана. Энэ хүнийг баривчлая гэдэг шийдвэр гаргана. Баривчлах шийдвэр гарсны дараагаар цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагатай хамтраад Интерполоор эрен сурвалжилж байгаа. Тэрнээс зүгээр нэг хүнийг за энэ бол эрен сурвалжилчин өнийг гээд хин нэгний санаанд ороод хийдэг ажил биш байхгүй. Шүүхлээд баривчлах шийдвэр гаргаад нөгөө баривчлах гэж байгаа нөхөр Интерполоор эрен сурвалж. Интерполоор яагаад эрен сурвалжилж байгаа гэвэл Интерполын гишүүн орнуудад нөгөө баривчлах гэж байгаа этгээд чинь байх юм бол бидэнд шилжүүлж өгөөч л гэж. Харилцан тусцаа үзүүлнэс. Бид бол энэ хүнээ шилжүүлж авъя л гэж. Ингээд 2024 оны 5 дугаар сард эрен сурвалжилсан байсан. Захаг хэлбэгдэж Фунцгийн цагаан гэдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл шүүхээс захирамж одоо албатай гэдэг захирамж нь гараад тэр Интерполын сан руу орцсон гэсэн. Тийм учраас Интерполын санд байсан. Нэг зүйлийг би бүр онцолж хэлье. Эдгээр хүмүүсийн гин бурууг хэн ч шүүхгүй. Эдгээр хүмүүс огт гин буруугүй ч байж болно. Гин буруутай ч байж болно. Тэгэхдээ Монголын хуулийн процесс л явъя гэдэг байхгүй. Шалгая. Шалгуулаач гэдэг ингээд шалгах гэж байгаа процесс. Гин буруугийн шийдвэр хаач гараагүй шүү эдгээр хүмүүс. За ингээд нэрээ сурвалжилж яатал Интерпол ч нэг өөрөө үүрэгтэй юм чи мэдэгдэнэ ч дээ. Сингапур ч бас Интерполын гишүүн. За манайд хэлээр ороод ирсэн. Энэ хүнийг яах вэ гэдэг асуудал тавьж байгаа. Тэгээ бид бол нэгэнт Интерполоор эрен сурвалжилсан юм чинь хүнээ шилжүүлж аавна гэж хүлээж исэн. Сингапурт өөрт нь дотор талд нь хуулийн процесс явагдаж байгаа. Энэ хүнийг яах вэ гэдэг тэр. Тэр хуулийн процесс шууд зогсох нэг арга нь юу байсан гэхээр
Эхлээд нөгөө 90 сурвалжилж байгаа баривчлах тэр захирамж чинь хүчингү болж байгаа. Хүчингү болох. Хүчингү болох юм бол Интерпол хүчингү болох хэрэгтэй. Интерполд хүчингү болох юм бол Сингапурын цагдаа Интерпол ажиллахгүй болох хэрэгтэй. За тэгэл энэ түлхүүрэл энэ Монголд л явагдчих. Процесс ерөөсөө л энэ. За тэгэхээр асуудлыг шүүхтэр байна гэж харж байна уу? Энэ Асуудал бол нөлөөл байгаагийн нэг жишээ мөн үү? би бол жишээ гэж үзэж байгаа. За тэгээд нөлөөлөл байна гэж үзэж байгаа. Энэ ямар нэг байдлаар нөлөөлөл орлоо. За тэгээд нөлөөлөл гэдэг чинь хаанаас явах вэ гэхээр ямар ч субъектээр дамжсан байж болно тийшээ. За тэр дээр бол одоо хар сар төрөх болов субъект нэрлэх боломжгүй боловч нөлөөлөл хаанаас гарах вэ гэхээр баригдаж ирэх гэж байгаа хүнээс л нөлөөлнө үстэй. Ер нь бодоход тэр хүний зүгээс нөлөөлөл явж иж тэр хүмүүсийн зүгээс ямар нэг нөлөөлөл аль нэг субъект руу очиж шүүхтэр нөлөөлнөд. Тэгээд нэгэнд болоод явц үйл явц дээр би дүгнэлт хэлсэн юм. Авилгатай тэмцэх тэмцлийн тэг саад бул харж болгон шүүгч гэж хэлж байгаа. Би таны тэгэнгүүт юу гэж юм гэхээр алтан гэрэл шүүхийн хараа тус байдал нөлөөл уучлаарай. Ямар шийдвэр гаргахын заагаад байвал нөлөөлж ийн гэж үзнэ. Ийм шийдвэр гарга. Энийг 20 тэрийг судлах ёстой. Би гаргацсан шийдвэр дээр өөртөө байгаа статистикээр үнэлж хэлж байгаа байхгүй. Одоо нэг статистик байна. 8000 гаруй хэрэг дээр авилгатай тэмцэх газар мөрдөн шалгалт явуулаад энэс 3000 гаруй прокурорын шатанд хэрэгсэхгүй болоод 5000-анд прокурор руу шилжээд шүүхээр шийдвэрлэгдсэн 700 гаруй хэрэг байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн. Одоо тэгээд энэ дээр шүүхийг дүгнж болохгүй юм. Шүүхтэр бид нар коммент хийж болохгүй юм гэдэг асуудал гарч байгаа. Түрүүний хэлдэг шиг Бадам Жуна гэдэг хүн 2 жил ирсэн. Зарим нэг авилгын хэрэгүүд 10-11 жил сунжирсан. Тэгэхэд нэг хүний баримтлагаатай 2 хүний баримтлагаатай холбоос шийдвэр 24 цаг гарахаар энэ шүүхий чи ямар нэг байдлаар үнэлт түгэлт өгөхгүй юм гэдэг асуудал байна. Тэгэхдээ нэг бас гол юм байгаа. Би бол 90% шүүх гэж ярих дуртай. Монгол улсын шүүхийн 90% нь ажил үүргээ үнэн шударгаар гүйцэтгэж байгаа. Улаанбаатараас гараал явхаар зүүн тишээ Хинти Сүхбаатар дорнод баруун тишээ Өвөр хангаа Баян онгор Говьолтой урагшаага яваад бүх аймагуудын шүүх өдөр тутам үйл ажиллагаагаа явуулаад жирийн иргэдтэй холбоотой шийдвэрүүд үнэн шудар гарч байгаа. Яг л албан тушаалтантай авилгатай их мөнгөтэй очиод ирэхээр л манай шүүх нэг тийм хөшүүн хойрог мохоо болоод явж байна. Манай байгаа нөгөө өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид бүхний бүтээсэн байгаа байдал энэ л да. За би энэ шүүхт нөлөөсөн гэдэг дээр танаас дахиад нэг зүйл асуугаад. Таны жиргэг харсан. Яг энэ нөхцөл байдалтайгаа холбоотойгоор та хуулийн төсөл санаачлан гэдэг бас зүйлийг ярьсан байлаа. Нэг хоёрт ерөнхий сайд. Хоёрт нь ерөнхий сайд. За одоо та зарим улс төрчид ингээд сүдүүд ингээд мэдээж асуудал байгааг нь би ойлгож байна. Авилгатай их тэмцэл шүүхтэр очиж нурж унаад энэ яагаад энэ гэдгийг бид нар бүгдээрээ харж байгаа шүү тийм ээ. Гэхдээ энэ төрийн өндөр албан тушаалтнууд ерөнхий сайдын хүрээнд за энэ хууль зүйн дотоод хэргийн сайдын хүрээнд ингээд шүүхтэй холбоотой юм комментүүдийг хэлээд байх нь нэгдүгээрт хэр зүг юм бэ? Хоёр энэ шүүхт нөлөөлөл гарах хамгийн магадaltaй гэж би бол харж байна. Манай салбарын төлөөлөл өндөр цэцгийг 8 ишигтэй холбоотой шүүх хурал нөлөөллөө шүүхийн шийдвэр гаргах нөлөөллөө гэл гомдол гаргаад авчиж хорьсон шалтгаанных нь нэг байсан шүү дээ. Та ерөнхий сайд за магадгүй өөр бүх улс төрчид өндөр цэцэг бид нар бүгдээрээ л хуулийн өмнө эрхтэйгч байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ яагаад ингэж та хэд болохоор шүүхт нөлөөлөд юм хэлээд комент хийж болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл сэтгүүлж байгаа комент хийж болдог. За энэ дээр үе шатны нэгдүгürt үе шатны асуудал. Шүүхийн шийдвэр гаргахад ямар нэг байдлаар өөрсдийнхээ иргэшигт нийцэх юм уу өөрийнхөө таамагласан ёсоор гаргуулах гэж нөлөөж болохгүй. Яг өнөөдөр одоо би түрүүн жишээлбэл энэ 90 сурвалжлагч 2 хүнтэй холбоотой асуудал хэллээ. Эдгээр гин бурууг мэдэхгүй буруутай гэж хинж тогтоогүй шүүгэл тогтоо. Альва этгээдийн гин буруу гарах ёстой шийдвэрийн үндэслэл энэ зүйлийн талаар ямар ч төрлийн байгууллага албан тушаалч ярьж болохгүй. Энэ Монгол улсын үндсэн хуулиар шүүгчд нөлөөлөхийг хоригдсон. Үр дүнгийн талаар бид ярих ёстой, ярих үүрэгтэй хүмүүс. Тухайлх юм бол Монгол улсын ерөнхий сайд гэдэг чинь үндсэн хууль зааснаар төрийн хууль тогтоомжийн биелэлтийг улсын хурлын өмнө биеэр хариуцдаг албан тушаалт. Хууль зүйн дотоод хэргийн сайд бол засгийн газрын хуулийн ерөнхий зөвлөхгүйгээд хуулийн биелэлтийг хангах хэрэгтэй албан тушаалт. За тэгэнгүүт одоо би нэг жишээд би хаач хэлээгүй нэг тоо баримт ярив. Маш ноцтой тоо баримт хэлээ. 2017 оноос хойш Монгол улсын шүүх өнөөдрийг хүртэл 2000 гаруй этгээдийг ялц авширсан. Би баримттай ярьж байна. Би энэ баримтаа хааж хамгаална. Торгуулсан,
хязгаарлалт тогтоосон одоо зорчих хэрэг хязгаарлуулсан. Баривчлуулсан. Эдгээр этгээдүүдийг Монгол улсын шүүх 2000 гаруй хүнийг шүү ял завшуулсан. Шүүхийн цэвэр буруутай үйл ажиллагааны боловс. Тэгвэл үүнд хэн буруутай вэ гэвэл тухайн шүүгч нар шууд хариуцлагаар буруутай. Энэ үйл ажиллагаанд мэрэгжилт арга зүйн удирдлага арга хангах ёстой үүрэг нь Монгол улсын дээд шүүх. Хуулиараа. Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч. За одоо би шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зүйн төдрийн яамны харьяанд байдаг. Цагдаагийн байгууллага харьяанд байдаг. Энэ яс шийтгэлүүдийг биелүүлэх ёстой тэр байгууллагууд нь байдаг. Одоо манай харьяа байгууллагууд шүүхээс болоод ийм асуудалтай тулгархаар энэ асуудлыг би хүндэд тавихаас аргагүй. Шүүмжлэхээс аргагүй. Тэгэд олон жил яригдж байгаа. Хоёр дахь жишээ бол олон жил яригдж байгаа нь хэрэг төвгүүд шийдэгдэхгүй удах. Тэгсэн мөртлөө энгийн иргэд ардууд их зүгээр хурдан яваад байдаг. Энэ процессыг шүүмжлэхээс аргагүй. За тэгээд дүгнэлтний үгээр шүүмжлэл яаж засварлуулах талаар эрэлхийлэл энэ зүйл гүйцэтгэх засаглалд байх шүү дээ. Яагаад гэвэл хууль санаачлах субъект учраас. Харин ямар шийдвэр гаргахад нь огт нөлөөлж болохгүй. Ийм ч учраас би тэр шүүгчд нөлөөнд авсан шүүгчтэй холбоотой эрүүг хариуцлага гэж хангалж байна. Хууль санаачлах гэж байгаа шүү дээ. Яг адилхан болох гээд байгаа юм шиг л надад бол бодогдоод байна л. Өнөөдөр гарсан шийдэл дээр одоо засгийн газар ерхий сайд та их хурлын гишүүд ямар нэгэн байдлаар байр суурьаа илэрхийллээ. Энэ ингээд дараагийн зүйл дээр магадгүй тэр шүүгчдтэй холбоотой, томилгоотой холбоотой ч юм уу эсвэл за асуудал улс төр дээр ингэж яваад байдаг учраас энэ хэрэг дээр арай өөрөөр шийдье гэдэг ч юм уу. Тим нөлөө бас орж ирэхгүй гэх газар руу за ихнийх нь. Хоёр дахь нь та сая хууль санаачлна гэж штэ тэ нөлөөнд авцсан. Тэрсэдрэггүй шүүхийн тухай хуулиарч байгаа эрүүгийн хууль дээрч байгаа штэ энэ. Таны санаачлах гэдэг хууль юугээрээ ялгаатай юм. Хэрвээ нөлөөнд авцсан бусдын одоо бус этгээдийн нөлөөгөөр тухайн шийдлийг өөрчлөлт гаргасан бол эрүүгийн хууль дээр хариуцлах байгаа, шүүх хууль дээр хариуцлах байгаа. Таны санаачилж өргөн барьгээд байгаа тэр хуулийнх нь ялгаа нь юу юм? Энэ хоёроос. Тэгээ одоо жишээлбэл шүүгийн шийдвэртэй холбоотой олон нийтэд хэлэлцүүлэхгүй тэртээ тэр өрнө. Энийг тэгэл хинч дуурч болохгүй, тэрний комент хийж болохгүй хаах ямар ч арга байхгүй. Одоо олон улсад харалт. Дональд Трамптай холбоотой шүүгийн шийдвэр ямар скандал үүсгэж байна. Улс төрчдийн ямар мэдээлэл хийж байна. Яг адилхан. Арчилсан улсын бол шүүгийн шийдвэрийн талаар шөөмжлөг хэлэлцэх, зөв буруугийн дотроо дүгнэх эрх та хоёр ярьцлагын хэнд ярьдаг шиг бид нар ирэх байгаа. Энэ бол бид нар ирэх. Тийм учраас улс төрчин ч вэ нү, иргэдэн ч вэ нү тэр талаар шөөмжлөл өрнүүлэх эрх нь нээлттэй. Гагцгүй бид нар тэр шөөмжлөл тэр одоо баг ёс суртахууны хэмжээ болох гээд шүү дээ. Одоо түрүүнд нь ингэж шөөмжилсэн юм чинь одоо намайг шөөмжилж магадгүй учраас гэж өөр шийдвэр гаргахад шүүгчийг битгий хүргээ гэдэг л асуудал ярьж байна. Яг үнэ. Энэ асуудал юугаар зохицуулдаг вэ гэхээр бусдын намыг хааж зохицуулдаг. Энэ асуудлыг ерөөсөө төр шүүгчийг хараад тусаар ажиллах тэр нөхцөл болцоог хангаж ажил хийдэг. За жишээлбэл одоо шүүгчд хууль бусаар нөлөөлөх гэдэг эрүүг үйл дээр гэмт хэрэг байна. Яг сайн уншаад үзэхээр одоо нэг улс төрд нөлөө бүх итгээд юм том албан тушаал уцтаад энийг нэг ингэчээч ингэх юм байгаа юм да гэдэг ингэ эвтэйхэн ярих юм амлах энэ юмнуудын зүйл ангид багтахгүй юу гэдэг нь хэрэгэлзээтэй байна. Хүчээр далайлгадаг, сүрдүүлдэг энэ минь юмнууд орчиж байгаа. Тэгэхээр энэ чинь заавал занж сүрдүүлж биш ямар нэг үеэр нөлөөлөлд орж шít. Саяын тэр нөлөөлөл багтахгүй гэж саяын тэр эрүүгийн хууль дээр байгаа зүйл залтаар. Тий. Одоо энэ сая ингээд ямар нэг боломж амлаад илдгээр ярьж байгаа баг нөхөрсөг гэмээр энэ нөлөөлөл өгч орохгүй. Хоёрдугаар шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. За та шүүгч лавга шүүгч. Алтан гэрэл ярьж байгаа. Лавга. Одоо хоёул олон жил нэг мэднэ. Наад нэг нөхөртөөл нэг 3 жил өгчмөр байгаа юм да. Гэт ярихад та угаасаа үүргээрээ нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. За тэнгуү та нөлөөллийн мэдүүлэг хөтлөх статистик юм аваад үзэх юм бол маш цөөхөн. Маш цөөхөн. Амьдрал дээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөлөө наач тогтохдохгүй байна, тогтохгүй байна гэж хайчдаг. Дээрээс нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүй бол яах вэ гэдэг ёс зүйн дүрмээр зохицуулагдана гэж. Ёс зүйн дүрм. Нөлөөллийн мэдүүлгийг хөтлөхгүй бол үүн дээр маш хатуу хариуцлагатай болмоор. Тэгэхээр үгүй ер нь ийм юм шүү. Би ер нь яагаад энэ асуудал хэлээд байгаа гэхээр шүүхийг тараах гал, шүүхийг муудах гэдэг юм уу биш. Хараат бус өөрөө шийдвэрээ гаргадаг тэр шүүгчийг бий болгох гэдэг. Миний өвөө шүүгч хүн байсан.
Миний олон найзууд шүүгч. Нэг ч хүний хараат байхыг хүсдэг шүүгч гэж байхгүй. Ер нь хүний нөлөөд ихэнд байх хүсдэг шүүгч хүн гэж ер нь байхгүй шүү дээ. Байхгүй тий. Ерөөс нэг ч тийм шүүгч байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр одоо жишээлбэл түрүүний жишээнд би тань руу залгалаа. Лавга гэдээ ярихаар уучлаарай алтан гэрлээ. Би нөлөөллийн мэдүүлэх хөтлөх үүрэгтэй. Би нөлөөллийн мэдүүлэх хөтлөхгүй бол би өөрөө асуудалд орох учраас надтай бити хэрэг яриарай гэж нөлөөллийн мэдүүлгийг хуульчилж шүүгчийг өөрөө хамгаалах механизмыг бий болгоё гэсэн. Гэхдээ энийг хууль зүйтэй төргийн яам бид дураараа хийхгүй. Шүүхийн ерхий зүйл бид нар санал өргүүлээд нийт шүүгчдээс нэр усгүй санал асуулгах гэж байгаа. Та нарыг хараат бус байлгахын тулд юу хийх вэ? Та нар хариулаад өгөөч. Ерөөс урд нь тийм судалгаанд шүүгчдийн дунд гэж хууль зүйтэй төргөөс явуулж байгаа. Бид бол нэр усгүйгээр судалгаа явуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгчтэй л энэ ус төрчдийн элдв мөнгөтэй хүмүүс элдв дарамтнаас л сулж аммаар. Шүүхтэр очихдоо итгэлтэй очимоор за манай шүүх бол намайг яг л байгаагаар шийд. Яг л хуулийн дагуу шийднэ гэж очдөг болмоор. Ийм учраас би шүүхийг яриа. Ил тод болж ижил одоо энэ асуудлыг шийдэх тавах гэж нэг яаж байна. Хоёрд миний нөгөө асуугаад байгаа нь таны хэлж байгаа зовлонгууд байгаа би тэрийг ойлгож байгаа. Гэхдээ нөгөө засаглал хуваа хонол гэдэг маань ингээд зарим зүйл савнаасаа хит халихаараа дахиад зөв байсан зүйл нь буруу болоод буруу тийшээ явчих жишээ байдаг учраас тэр зүйл рүү явах вэ гэдэг өнцгөр асуугаад байгаа. За хоёулагийн ярьслага нэлээд явчлаа. Тэр юутай холбоотой асуудлыг би танаас дахиад асуугаад байгаа гэж бодож байна л да. Саяын жагсаал цуглаантай холбоотой асуудал. Яг Баярбаатар гэдэг хүнийг хорьсон үйл явдлыг ч гэсэн та бол жагсаал цуглаантай холбоотой байх магадaltaа гэж харсан байл гэж үү? Тийм. За би бас тэгж харж байгаа. За тэгвэл тэр жагсаал цуглааны үеэр сая юу болоод өнгөрөв? Та бас өчигдөр мэдээлэл хийж байхдаа ностой зүйлсийг хэлж дээ лээ. Мөнгө тараах үйл явц гэсэн. Хин яаж ямар мөнгө тараах үйл явц болов? Хаанаас яв? Мэдээж нэр усгил одоо боломжгүй байгаа хэл та. Гүг одоо ингээд эхлээд нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй. Энэ бол дийлэнх хувь нь иргэдийн органикаараа төр засагтайгаа холбоотой үгээ хөрөх гэсэн асуудлууд дээр шийдэл дэвшүүлсэн. Бухимдлаа илэрхийлсэн чагсаал байсан. Бүр хамгийн ихэнд хэлж байгаа. Тэгэхгүй бол одоо эн чинь нөгөө болохгүй үтгэхгүй холбоотой юм тасалж авж байгаа л бүх асуудлыг тэгээ хэлсэн юм шиг ингээд мушгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ чагсаал бол иргэдийн өөрсдөө органик оролцсон маш өндөртэй чагсаал байсан. За энэ удаагийн жагсаал дээр бид онцгой анхаарал ач холбогдлагч ажилласан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яаж хамгаалах уу, яах уу гэхдээ биш. Төрийн хувьд одоо энийг яаж хязгаарлах уу гэдэгтэй биш. Яавал иргэдийнхээ эрх хэрэгчлөөг жагсд суглах эрх хэрэгчлөөг нь эдлүүлэх вэ гэж онцгой анхаарсан. За одоо ингээд та ингээд эргээд бодох юм бол бид нар жагсаал дээр ямар нэг байдлаар албатлах хэрэглээл, хүч түрээл баахан цагдаа нараар албатуулаад ийм ерөөсөө хийгээгүй. Тинчээ чанга яригчаараа тугтаагаа лооцонтойгоо бүгд өөрсдөө эрх хэрэгчлөөг эдэлсэн. Энд нь ямар ч хязгаарлалт учруулаагүй. Тэр нөлөөний зүйлүүд нь юу байсан бэ гэдгийг тодруулаад та нэг товчхон хариулаад гэж. Хоёлаа бас дараагийн сэдв маань байна шүү дээ. Хуультай бол. За тэгэнгүүт энэ асуудлын дундуур хууль бусаар зүйлүүд гарч ирсэн. Монгол улсын хууль тогтоомжийн хуулиар угаасаа жагсагчдыг эд мөнгөөр татах ч одоогоор хориотой шүү дээ. За тэгэхэд бол жагсагчдыг эд мөнгөөр татсан, мөнгө төгрөг цуглуулсан, данс үүсгэсэн, тодорхой зорилго агуулсан ийм зүйлүүд гарсан. Данс үүсгэсэн зүйл бүр тодорхой юм биш үү? Бага хувьд нь. Тэг бага хувьд нь. Энэ бол би баримттай зүйл ярьж байгаа. Тэрнээс таамаг л яриаг. Гэхдээ энэ бол жагсагчдын бага хувьд нь. За тэгээд тэр дундуур явж ямар зорилгоор нь мэдэгдэхгүй хүмүүс гарч ирсэн. Мөнгө тарааж гин, мөнгө өгнө, та нар мөнгө авсан уу гэдэг хүмүүс гарч ирсэн. Асууж яваад байна гэсэн үг. Тий. Энд эдгээр хүмүүс ямар санаа зорилготой байсан мэдгүй хүмүүс гарч ирсэн. За тэгээд мөн бусд этгээдийн амь нас эрүүл мэндэд холбоотой жагсчгийн иргэдийн амь нас эрүүл мэндэд холбоотой асуудал гарсан. Тэр нэг машиныг ярих чинь тий. Машинтай дайрч орсон. Яг хүмүүс ярагдаал ингээд зам тавиал гарангууд цагдаа очингууд ухсыг л зүхтаал аюултай хүмүүс өөрсдөө бутарч холдоод байгаа болохоос биш. Замд нь хүн тааруул даарахаар байна. Хүн тааруулбал дайрахаар байна. Уг этгээдийг шалгасан. Би нэр усыг нь бол хэлэхгүй. Тэгвэл уг этгээд хүнийг санаа таалах гэмт хэрэгт урд нь яа шитгэц этгээд байсан. Нэр устай ярих юм бол яа шитгэлтэй холбоотой юм чи одоо манай хүний хувийн усд орчод байгаа шүү дээ бас. За тэгвэл энэ этгээдийг шалгаж байгаа. Ямар санаа зорилгоор тийш орсон. Бусдын амнаас эрүүл мэндэд яагаад тийм аюултай нөхцөл үүсгэсэн. Тэр машин өөрийнх нь юм уу? Хүний нэр дээр байдаг машин. Банк үсгийн нэр дээр байдаг машиныг унж яваад дайрч орж байгаа байхгүй. Ингээд олон хүн дайрсан бол яг энэ Монголын түүхийн эмгэнэлт хар өдөр болно шүү дээ. Дөнгөж оны өмнө Герман тийм үйл явдал тохиолдлоо шүү дээ. Олон хүнтэй газарлаа машинтай дайрч байсан. Тэгээ тэнд чи хүүхдэд дагуулсан амралтын өдрөөр явж байгаа эмэгтэй хүмүүс, настай хүмүүс
залуучууд зөндөө хүмүүс биш. Ийм гарвал яах юм. За хит хитэн этгээдүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Бусдын одоо эрх чөлөөнд халдсан. Тухайлах юм бол одоо тэр цацрал гэж эмгтийг тал талаас нь түлхсэн эрх чөлөөнд халдсан гэж байгаа этгээдүүдийг шалгаж байна. Унгацсан ер нь жирийн Жагсаалын өмнө одоо ална энтер гэж сошиалор ярьсан тэр мэдээлэл хийсэн хүмүүсийг бас шалгаж байна. За бусдыг хотглоод байгаа юм дүр гаргаад явж байсан этгээд бол өмнө 4 удаа яс шийтгэлтэй этгээд байсан. Тэр этгээдийг шалгаж гин гэд одоо бол ямар үйл ажиллагаа явагдаж байна гэхээр дараагийн жагсаал цуглааны үеэр иргэдийн амь нас эд хөрөнгөнд хохирол учруулж болохгүй тэр этгээдүүдтэй холбоотой ажиллагаа л явагдаж байна. Ер нь одоо энэ хамтарсан засгийн газрын ажил дээр дүгнэлт хийх гэсэн л жагсаал байсан шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагаа муу байна гэсэн. Та ер нь хувь гишүүний хувьд засгийн газрын гишүүний хувьд юу гэж хүлээж авч байгаа? Хуулийн сайд гэхээсээ өчигдөр та хэд дээр дүгнэлт тавиад шүү дээ. Муу байна гэдэг дүгнэлт. Засгийн газрын хуралдаан болсон жагсаалын дараа тэн дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулад учир сайдрын ахлаас ажлын хэсэг байгуулад жагсаал цуглаанаар тавьж байгаа шаардлагууд дээр анализ хийгээ шийдвэрлэх арга хэмжээний талаар танилцуулаа гэдгийг үүрэх гэсэн. Бид сонсдог байх хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө энэ бол иргэд маань өөрсдөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх шаардлага гараалж жагсаж байна гэдгийг ямагт хамгийн их нээж бодож явах хэрэгтэй. Яагаад жагсаж байна биш тий? Яагаад жагсчих биш? Яг шалтгаантай учраас жагсаж байна. Бид нар биелүүлэх ёстой гэж улс төрч хүний хувьд бодох хэрэгтэй. Үнэхээр бухимдах ёстой асуудлууд бол бас байгаа шүү дээ. Энийг шийдвэрлэх ёстой. Тэгээ харамсалтай нь одоо нөгөө бид бол одоо мега төслүүд ярьж байна, хамтарсан засгийн газар улаан арга хэмжээнүүд ярьж байна. Үр дүн эзэн засагт үзүүлэх өр нөлөөд нь бас бага зэргийн хугацаа хэрэгтэй гэж харж байгаа учраас яг одоо бол энэ тавиад байгаа асуудал бол үнэтэй байна. Бид энийг аль болохоор иргэдтэй ээлтэйгээр шийдвэрлэх ёстой л гэж үзэж байна. Иргэдийн тавьж байгаа асуудлуудыг шийдвэрлэх. Тэр 14 мега төсөл тийм ээ. Том төсөл гэж байгаа. Энтэй холбоотой саяын жагсаалтай холбоотой нэг асуулт асуугаад жагсаалын асуудлаа хоёулаа дуусгая гэж байна. Саяын жагсаал дээр одоо ингээд том төслүүдлүүд ирэхээр бид нарт дургуутдаг ер нь нэг хідэн л тал байгаа штэ. Урд хойд гэдэг ч юм уу те. Нэг юм гадны нөлөө орж идэг. Саяын жагсаал дээр тийм зүйл ер нь байсан уу? Гадны нөлөө. Өмнө жагсаалууд дээр байсан л гэж яригд юм лээ. Жагсаалууд дээр жишээлбэл бидний бас анхаарч халах хэрэгтэй юмуд байна. Тухайлах юм бол энэ өнгө төвсгөл гэж нэг асуудал юм. Ер нь энэ манайхтай адилхан хөгжиж байгаа орнууд, байгалийн баялаг ихтэй орнууд өнгө төвсгөл гэдэг нэрийн дор засаг төр докторгүй болгодог. За тэгээд энэ байгалийн баялагаа өөрсдөө төлөөллийн төв байгууллагаараа дамжуулаад шууд арчлалын оролцоог хангаад явахын ард түмний эрх чөлөөнд халддаг. Яванд улс орныг доройтлоор үргэдэг ийм зүйлүүд байна. Тэгэхээр саяын жагсаалын үеэр өнгө төвсгөл гэдэг ном нэлээхээр тарагдсан. Жагсаал яг жагсаалын үеэр өнгө төвсгөл гэж юу вэ? Нэр тийм ном байсан шүү. Төвсгөлийг яаж хийх ёстой вэ гэдэг ч юм уу. Давуу яриа л тий. Тэгээ тийм номнууд жишээлбэл тарагдсан. Тэгээ яг би бол одоо жишээлбэл энэ гадны оролцоо гэдэг юм уу жагсаал цуглаантай холбоотой энэ бүх зүйлүүд байх юм бол шалах үүрэг нь тагнуулын байгууллага байдаг учраас эрх хэмжээний багт хамаарахгүй зүйлийг ярьж чадахгүй. Улс төрчийнхээ хувьд хэлэхэд энэ Монгол ус мөнгөтэй байх. Монгол ус байгалийнхаа баялагт эзэн болох монгол хүн өөрөө амьдрал ахуй дээшлэх таалагдахгүй хүмүүс бол байгаа шүү дээ. Бага. Тэгэхээр энд бол харин өөрсдийн эрх шиг гэж байгаа. Бидний үзэн ядна гэхээсээ илүү өөрсдийнх нь эрх шиг хөндөгдөж байгаа этгээд заавал байгаа. Эднэрийг бид нар ер нь бүх төвшөндөө бодож явах хэрэгтэй. Бид ер нь хөгжих ёстой шүү, хүний дэйтэй байх ёстой шүү. Тэгэхгүй бол энд бас саад бэрхшээл байдаг шүү гэж ойлгож явах хэрэгтэй. За. Жагсаал цуглаан болон сая бас болж өнгөрсөн зүйлүүдтэй холбоотой хууль зүйн сайдын тодорхой байр суурьуудыг сонслоо. Шүүхтэй холбоотой байр суурьуудыг ч гэсэн бас сонсоод байна. За хууль руу оръё. Таны өргөн барих гэж байгаа. Их хүлээлттэй байгаа юм шиг байна. За. Батлуулж чадах болов уу? Танаа танхимынхан дэмжих болов уу? Танхим бол одоо ингэсэн би танхим танилцуулсан. За нэг үгүй хэлэхэд зарим нэг хүмүүс нэлээд эргэлзсэн. Яг асуудлыг бол ерхий сайд үгүй шийдсэн. Ерхий сайд бол юу гэж хэлсэн бэ? Засгаар энэ хууль ёс хөрөнгө оруулах хуулиар танилцуулж яхад. За бидэнд бол хоёр сонголт байна. Нэг бол авилагчтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авилагчтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төсөл улам сайн болгоод оруулаад ирээрэй гэсэн. Одоо сар гарна юу. Тэгэхээр танхим дээр бол би санаа зовхгүй. Танхим бол бид нар хэлцээд бол өргөн барьж байгаа. Очоод бол санаа зовж байгаа зүйлүүд байна. Илээр, далдаар эсэргүүцэж байгаа гişүүд нэлээд байна. Тэгэхдээ би бол энийг бас нэг талын боломж гэж харж байгаа.
бид нар харъя л та. Хин яг үнэнгээсээ сонгуулаар авилгатай тэмцэн, авилгачдыг хэвээр алны хядны хичээд буцтыг. Хин үгэндээ байгаа юм. Хин үнэхээр энэ хууль ёсоор хөргөцөх хүмүүсийн талд байгаа юм. Хин энэ заваарсан юм аа тий. Одоо заваарсан гэж хэлж байгаа. Өнгөрсөн жилүүд энэ муухай заваарсан, хоримтлагдсан, энэ муу муухайгаас салж урагшаа явах тийм хүсэл тэмүүлэлтэй байгаа гэдэг. Харах сайхан боломж гэж харж байгаа. Тэгэхээр би бол батлуулна л гэж үзсэн. За би батлуулахтай холбоотой байр суурь танаас асуултуудаа асуусныхаа дараа өөрөө илэрхийлье гэж бодож. За ер нь ийм одоо судалгаа мэдээж хийж байгаа сте. Хийж байна. Хэлбэг хуулиа санаачлахын тулд танай байгууллагч хийж байгаа. Та ч гэсэн өөрөө энэ хуулийг гишүүн болохоос өмнө яриад энэ концепцаа яриа явж байсан шүү дээ. Тэгэхээр яг ийм хуультай одоо яг энэ цаг үед хэдэн улс орн байна? Ямар хуу улсаар яаж хэрэглэдэг юм? Яг ийм нэртэй хуультай 2 улс байна. За. Яг энэ яг манай хууль шийдлэх нэртэй. Энэ бол бүгд нэг солонгос улс байна. За яг одоо ерөнхийлөгчөө бариад бүжигнэж байгаа энэ улс байна. Авилга албан тушаалтайгаа тэмцэж чаддаг энэ улс байна. Нөгөөх нь Европын холбоонд Серб байна. Серб. Яг ийм нэртэй. Харин яагаад энэ ийм хуулиуд яг ийм нэртэй хуулиуд ховор байна гэхээр энэ хөгжиж байгаа улс орнууд чинь угаасаа авилгатай тэмцэх тэмцэл бол энэ хууль бус хөрөнгийн хурааж тэмцэх ёстой маа гэдэг олон жилийн өмнө холбогд хууль тогтоомжуудаа суулгаад хэрэгжүүлээд ирсэн байна. Манай дээр ч гэсэн байгаа шүү дээ. Манай дээр харамсалтай нь одоо би манай эрүүгийн хууль дээр тодорхой заалт байгаа шүү дээ. Одоо би танд тогтохдохгүй бол хурааж аваа. Би танд нөхөндөлөв баримттай хэлж байгаа. За бус орнууд бол ингээд Европын холбоонд одоо жишээлбэл манай залуучууд очиж туршлага судалж байгаа. Манай орны нөхцөл байдлыг бол үнэхээр гадных хэлж. Танах бол үнэхээр өвөрмөц юм байна. За яагаад манайх өвөрмөц болчихвоо? За 2002 оны эрүүгийн хуулиас эхэлж гэмт хэрэг үлдэж олсон хөрөнгө орлогыг хураагдах хуулиа зохицуулалтаа манай улс эрүүг хуульд оруулж ирсэн. 2002 оноос эхэлж. 2002 онд ихтэй бүр тусдааж зүйлт байхгүй. Эд хөрөнгө хураах ял гэж байсан. Тэр эд хөрөнгө хураах ялын тодорхойлолтод дунд нэг өгүүлбэр байгаа. Одоо бидний ганц барьж байгаа юм чи. Тэнд юу гэсэн бэ гэхээр гэмт хэрэг үлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хурааж эд хөрөнгө хураах ялыг нэмэгдэл ялын хэлбэртэйгээр оногдуулна гэд тэнд нэг заалт байсан байна. Хэрэгжидэггүй. Яагаад хуулийн зүйл заалт хэрэгжидэггүй вэ гэхээр процессгүй бол хэрэгжидэггүй. Яаж хураах юм? Хэн хураах юм? Ямар журмаар хураах юм гэдэг байхгүй. Тэг хаана байлгах юм? Дараа нь яах юм гэдэг процесс байхгүй. Ингээд сайхан тунхагийн шинжтэй ийм зүйл заалт байсан. За энэ дунд юу болов? Энэ дунд өршөөлөө хуулиуд гарлаа. 7 оны өршөөл, 9 оны өршөөл, бүр 10 өршөөлөө бол гарсан. 15 оны өршөөлөө бол гарсан. Ингээд өршөөлөө хуулиуд гарч байгаа. Танаа нам хийсэн. За тэгсэн чи Аз суулж, за тэрийг ярина. Аз суулж 2012 онд эрүүгийн хуульд хууль тогтоогчд маань анзаараад хууль бусаар хөрөнгөчих гэдэг нэг юм зүйл залт оруулж байгаа. За аль бишээр онд гэмт хэрэг боллоо шүү дээ. Тэгэл хойноос нь өршөөлөө хууль бол гараад ирсэн. 3 удаагийн том өршөөлийн хууль, дунд нь нэг удаа асар том эдийн засгийн ил тод байдлын хууль. Манайх засаг хэрхэнд багтаа баталсан. Тэгсэн. Энийний дагуу энэ улс чинь тэр хуулийн ганц заалт зүйл заалтаараа хүнд эрүүг бариулах хүлээлгэх боломжгүй болсон байна. Та санаж байвал өнгөрсөн жилүүдэд хууль хугацаанд дууссан гинэ. Хэрэгсэхгүй болгосон гинэ гэдэг асар олон авилгачид хэрэгээс амлалтарсан. Одоо ингэ яах? Хууль зүйн хувьд ямар ч боломж байхгүй. Хууль зүйн хувьд ямар ч боломж байхгүй шүү. Зарим хүмүүс бол хууль төр байгаа гэдэг. Байхгүй. Авилга тэмцэх газрын ирээд хэлж байгаа. Авилгын хуулийн нэг зүйл залт байгаа. Тэр хөрөнгөтэй холбоотой. Процесс байхгүй хэрэгждэг. Ингээ яах ингээд мухардалд орсон байхгүй. Тэгээ манай улс ямар байдалд орсон бэ гэхээр авилгачтай мэдээд байдаг. Авилгачт нь төмний нүдэн дээр тансаг амьдрын бүх сайн сайхан нэг эдэлж хэрэглэн сонгуульд их асар их мөнгөөр өрсөлдөн ялна их хурлын тахивд орцсон дараагийнх болгоё. Энэ циклийг хэн яаж зогсоох юм бэ гэдэг хариултгүй болцсон. Олон удаа өршөөл байна. За тэгэнгүүт яасан бэ гэхээр бид за 2002 оныхаа энэ ганц муу жижигхэн 2 3 өгүүлбэрээр барина хэдүүлээ. Гэмт хэрэг үлдэж хулгай хийж болохгүй. Хууль хөрөнгөтэй болж болохгүй. Олсон бол энийг хураалгах. За 12 оноос наадах чинь бүр гэмт хэрэг болцсон. 12 оноос хойш бол чи бүр эрүүгийн ял шийтгэл хүлээнэ. Дундуур нь өршөөлөө хууль гарсан байна. Өршөөл бол чиний тэр шорон торигдох ял шийтгэлийн чинь тухайн үед өршөөж исэн болохоос чиний хулгайлсан ямиг чиний хөрөнгө гэж өршөөгөөгүй. Өршөөл бол хамрагдсан байсан ч хөрөнгө олж авна. Хэрэгэнд хэрэгсэхгүй болсон байсан ч хөрөнгө олж авна. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар мэдүүлсэн ч гэсэн хөрөнгө олж авна гэдэг ийм концепттэй л байна. За өөрөөр хэлбэл одоо тэр өршөөлийн хууль эдийн засгийн ил тод байдлын хуулийг
одоо ашиглаад ял шийтгэлгүй үлдсэн хүмүүс ч гэсэн одоо таны хуулиар эргээд асуудалд орно гэсэн. За энэ дээр нэг зүйл байна. 2002 оны 9 сарын 1-ээс хойш гэж тавьсан байсан тийм ээ. За энэ дээр дахиад нөгөө хэлцүүлгийн үед дахиад гарч ирж байна л да. Хууль хойшоо яваад эргээд үйлчлэхгүй шүүхийн шийдвэрүүд гарцсны дараа одоо манай эрүүгийн хууль дээр чинь тодорхой зарчим байгаа шүү дээ. Нэг бол тухайн иргэн хүнд хамаартай, этгээдэд хамаартай зүйл, хамралтай зүйл ял шийтгэл нь багасж байгаа бол хуулийг буцааж хэрэглэж болно. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг Эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа бол одоо таних бол дордуулах гэдэг. А хоёрд шинэ хууль гарсан болвол бас нэг тодорхой зүйл заалтыг зөвхөн тэр шинэ хуультай холбоотойгоор тэр чинь гурав дахь нь би яг үгсгийн бүрэн санахгүй байна л да. Хэрвээ шинээр хууль гарсан болвол тухайн этгээдийг одоо яг тэр зүйлд нь таарсан хасалт хийнэ л гэсэн зүйл байх шиг байна. Би агуулгын хэлжлээ шүү. Агуу ерөөсөө манай эрүүгийн хуулийн зарчим гэж байгаа. Би тэр хууль буцааж хэрэглэхгүй гэдэг зарчмаа яах юм л гэж байна. Биш энэ өөр асуудал байна. За. Хууль буцааж хэрэглэхгүй гэдэг зарчим тий. Энэ бол эрүүгийн процесстэй холбоотой, ял шийтгэлтэй холбоотой асуудал дээр ярьж байгаа. За хэрвээ ял шийтгэл нь хуучин эрүүгүүлэр хөнгөн бахан бол хуучин хэрэгэлдэг, одоогийнхоор хөнгөн бахан бол одоогийнх нь хэрэгэлдэг. Энэ эрүүгийн эрх зүйн зарчим. Одоо би нэг 23 дахь жилдээ хуулийн мэргэжлэр ажиллаж байна. Эрүүгийн эрх зүйн энэ алтан зарчмаа давж халахгүй. Давж халахгүй. Тэгэхдээ хууль ус хөрөнгөтэй холбоотой хэд хэдэн зүйл байна. За нэгдүгээр ял шийтгэлтэй холбоотой асуудал ярихгүй угаас. Тэр чинь хугацаанд дууссан. Эрүүгийн хуулиар зохицуулахгүй. Энэ ял шийтгэлтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл эрүүг хууль бариад миний хуульч хугацаа дууссан. Наад хууль чинь хүчингүй болсон. Яагаад ярих гэдэг юм гэвэл окей. Тантай яа шийтгэл ярихгүй. Уус боломжгүй шүү дээ. 2002 оны үнийг эрх зүйн байдал нь дордож байгаа юм шүү. 2002 оны үнийг эрүүгийн эрх зүйтэй холбогдвол эрх зүйн байдал дордох асуудал ярьж. 2002 оны хуулийг бид нар одоо хүнд яа шийтгэл өгөх юм бол одоо юу гэдэг хөнгөрүүлснийг л хэрэглэнэ. Хөнгөрүүлснийг 2002 оны эрүүгийн хуулиар 2009 онд жишээлбэл одоо нэг хүнийг санаатай алаад одоо баригдлаа гэхэд бид нар хоёр хуулиа үзэж хагаад аль хуулийн хөнгөн байна тэрийг хэрэглэнэ. Эрүүгийн хуулийн зарчим нь энэ. Хууль шинээр гарсан бол бид ялыг нь тооцдог. Одоо би гол point хэлэх гэж. Одоогийн бидний хууль бол одоогийн бидний энэ нийтийн албан тушаалтны хууль бос хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хууль бол яг эхэлж шалгаж байгаа энэ процесс нь эрүүгийн эрх зүйн процесс биш байхгүй. Эрүүгийн эрх зүйн процесс биш. Өөрөөр хэлбэл одоо маш энгийн үгээр зөв хүмүүст ойлгомжтой тайлбарлахад хөрөнгийн шалгана. Тусгай нэгж ингээд шалгаад үзээд ингэлээ. За та бол 2002 оны эрүүгийн хуулиар ингэсэн. Та энэ хооронд авилгал авсан байна. Та тендер зохицуулсан байна. Та ингээд үнэлэлгүй ингээд хөрөнгөжсөн байна. Хууль үзэхээр та наа чи яа шийтгэл оногдуулах хугацаа чинь дууссан. Эрүүгийн хуулиар тантай юм ярихгүй. А тэгвэл хөрөнгөний чи хүүсэн хууль ус байгаа учраас та одоо наад хөрөнгө эзэмшээд байгаа учраас та наад хөрөнгөө хураалга. А дахиад эрүүгийн процесс байгаа. 2012 оноос хойш хөөлц хугацаа дуусаагүй юм үнэлгээ хөрөнгөцсөн бол шууд юмны тогтоогол эрүүгийн өгөөл ялын нөгөө л хөрөнгөний хураа. Энэ тусдаа процесс. Бид нар өнгөрсөн жилүүдэд 2 оноос энэ олон алдагдсан процессыг эрүүгээр биш олж авах гэдэг бол бидний арга. За ингэж болд юм уу гэдэг асуулт гарч байна. Болно. Зөрчлөх хууль гэдэг нэг хууль байгаа шүү дээ. Эрүүг хууль таамаагүй. Тэгэхээр цагдаа ус дуудаад шалгаад бүх юм чи үзэл за ийм юм байна. Та зөрчил гаргасан байна. Шүүх рүү оруулаад шийдчихэж. Яг адилхан нэг процесс. За яг энэ дээр чинь би яг таныг ингэж тайлбарлах байх гэж бодоод нэг зүйлийг асуух гээд бэлдсэн. Тантай ер нь ийм албан тушаалтантай холбоотой нийтийн албан тушаал хашиж байгаа энэ хүмүүстэй холбоотой ийм хууль бол авилгатай тэмцэж байгаа ийм хууль бол доороос биш дээрээс эхлэх ёстой. Тийм. Дээрээс эхлэх ёстой. За тантай яг нэг танхимд хамт сууж байгаа танаа намын гишүүн Эрдэнэ бүрэн гэж хүн байгаа шүү дээ. Эрдэнэ бүрэн гэдэг хүн дээр та энэ хуулиа батлагдвал адил тэгш хэрэгжилж чадах юм уу? Та тэр тухайн тэр хүнтэй холбогдох хуулийн асуудлыг шүүхээр шийдэх асуудлыг мэдж байгаа. Ер нь мэдж байгаа юу эсвэл би бас нэг тодорхой мэдээллийн танд мэдээлэл байна. Багын найзынхаа нэр дээр River Garden чиглэлүүдээ нэг байранд 1 тэрбум гаруй төгрөгийн 1.1 тэрбум төгрөгийн 2 зогсоол нэг байр 6 өрөө байр авсан. За саяын таны хэлдэг тэр тухайн үеийн алдаа гэх юм уу. За хоёулаа энийг дараа нэрээ эдийн засгийн ил тод байдлын хуулиараа тэр хүн нөгөө хүн дээрээ мэдүүлсэн гэрээ тэр нөгөө хүнд мултарсан. Шүүх дээр ирсэн тэр нөгөө хуулийн байгууллагуудын бүрдэх байгууллагуудын баримтаар бол тэр Эрдэнэ бүрэн гэдэг хүний гэр бүлийн хүн нь тэр нөгөө нэг хүний мөнгийг цаг тухайд нь төлөөд исэн баримтууд байдаг. Дээд шүүхтэр одоогийн дээд шүүхийн ерөнхий шүүгч тэргүүтээ хүмүүс 2019 онд шийдэхдээ энэ хүмүүсийн асуудал бол
одоо энэ өршөөлийн хууль энэ юмар явцсан байна. Тийм учраас энэ хүмүүсийг заагаадах яа гэдэг шийдэл гарсан. Яг таны хэлж байгаагаар одоо Эрдэнэ бүрэн гэдэг хүнээс эхлэх ёстой. Та эхлэх юм уу? За би бол одоо яг л Яг л далангуул хэлэх хариулъя. Шууд илэн далангуул хариулъя. Эрдэнэ бүрэн гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал биш ээ. Би өөр нь хууль санаачилж явж байгаа өнөө субъектив нэг хүнтэй холбоотой асуудал ярихгүй. Гэхдээ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргана гэсэн бодолтой байна. Тэр нь яа гэсэн үг? Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гаргахдаа хэнийг заавал шалгах вэ? Хэнийг ихэнд нь шалгах вэ гэдэг дараалал бид оруулж өгч байна. Тэгэхээр хамгийн ихний ирэмбний хүмүүс гарч ирэх хэрэгтэй. 2002 оноос хойш төрийн өндөр албанд шалгахч ирсэн. Бүх хүмүүс хамгийн ихний ирэмбэнд байх хэрэгтэй. Олон нийтийн зүгээс шаардлага тавьж төрийн өндөр албанд шалт юм гэсэн. Яг ганцхан тэгж хязгаарч болохгүй байгаа юм л да. Энд чинь нийтийн албанд шалт төрийн өмс компани захиалгын зөндөө хүмүүс байна шүү дээ. Тэгээд одоо дундчтны дарганар марганар гэдэг. Гэхдээ дагаж мөрдөх журмын тухай хуулиар заавал шалгах. Өнөөдөр жишээлбэл хуулийн зарчим эрүүг хуульч гэсэн зөрчил хуулиар ч гэсэн гомдол мэдээлэл гаргуул шалгадаг. Дадаг өөрсдөө санаачлагаар шалгаж болт хоёр үндс. Тэгэхээр ямар ч юугүйгээр эргэлзээ байхгүйгээр өнгөрсөн жилүүдэд улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, одоо улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, за ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ төрийн өндөр албан тушаал хашчихсан хүмүүсийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хамгийн ихний ээлж заавал шалгах гэдэг зүйл оруулах гэж. Тэр шалгах гэсэн үг. Би ч шалгагдана. Манай ерөнхий сайд шалгагдана. Бусад сайдууд ч гэсэн шалгагдах хэрэгтэй энэ хууль үйлчлэл. Шалгагдана. Хэрвээ тогтоогдох юм бол одоо хууль баталгаажуулах дарах юм бол хураагаад тогтоох юм бол хөрөнгө оруулах. Тийм хөрөнгө оруулах. зарчмаа барина гэсэн үг шүү дээ. За яг миний асууж байсан асуултыг та бас төрүүлээд хариулчлаа. Би бас дараагийн асуулт нь хууль дээрээсээ явах хэрэгтэй. Энэ хууль бол дээрээсээ явах хэрэгтэй гэж. Одоогийн ерөнхийлөгч. Танаа намынхан зөндөл ярьдаг шүү дээ. Хурлын дахимд гишүүч гэсэн ярьдаг. Нэг ч гэсэн бизнесгүй ирнэ энэ хүн ийм хадгаламжтай байна гэдэг. За тантай тохоо зэрэгцээд сууж байгаа өнгөрсөн 17-оос 21 он хүртэл ерөнхийлөгч байсан Батлага гэдэг хүн. Элбэгд орж тэрний өмнөх. За 2002 оноос хойш гэр чинь баг ондгой орох нь биш тийм ээ. Баг ондгой орно. Баг ондгой орох нь тэрнээс өмнөх нь орохгүй. Намбарын 2 дугаар орно. Намбарын 2 дугаар орно. Энэ хүмүүсийг Учрах тухайд орохгүй. цаг тухайд нь бас шалгах процесс явах уу? Яа. Бүгдийг шалгах хэрэгтэй. За явж болно. За улс төрд нөгөө нэг юм дабл стандарт байгаад штэ. Хоёулаа дөнгөж ярианыхаа ихэнд ярьсан. Дарамжлаад алан хядна гэдсэн ч юм уу эсвэл хүмүүсийг элдв янзын өнгөөр нь дарамжлаад исэн хүмүүс нь зүгээр байгаад идэг. Гэтэл иргэнд очиод хууль нь тэгш ус өвчлөж байна. Авилгатай холбоотой асуудлыг 24 цагийн дотор шийдсэн ирнэ. Яг шийдэх ёстой асуудал дээр нь 10-20 жил явж чинь гэдэг юм. Ийм дабл стандарт үүсгэсэн та яаж хэрэглэе? Ирэх мэдлэлтэй хүмүүстэй яаж хуулийг хэрэглэх юм? Одоо ийм асуудал хэлцүүлэх дээр хүмүүс ийм асуудал тавьж байгаа. Одоо шүүхэ харалта. Сайн хууль батлаад гэнаа хэрэгжих юм уу? Над хуулийн байгууллагууд харалта гэдэг асуудал тавиад байгаа. Хоёулаа энэ дараа нь орно. Тэр яг дөнгөгийг очноо тарихгүй шиг бид энэ системд итгэхээс арга байхгүй шүү дээ. Ийм ч учраас тийм ялгуурлал явж магадгүй, нөлөөлөл байж магадгүй гэдэг нь өнгөрсөн жилүүдэд байсан ялгуурлал нөлөөллөх нь улмаас тодорхой болсон учраас л ерхий сайд ч юм уу, хуулийн сайд ч юм ингээ шүүхийг яах вэ гэдээ яриад байгаа байхгүй. Бид нар бүгдээр очиод эргэдэг шийдвэрлэдэг бол эн чинь ямар ч асуудал алга шүү дээ. Тэгээ бид бол одоо эн чинь хуулийг хийж чинь. Бүр анхдагч хууль хийж байгаа бид нар. Монгол улс ийм хууль байгаагүй. Хий чинь. Тий анхдагч. Процессыг заа чинь. За тэгээ тодорхой байгууллагууд нь байгуулагч. Прокурор нь хянч. Эргээд хаашаа очих вэ? Нөгөө шүүхрүүл очих. Тэгэл бид энэ асуудалтай санаа тавиад яриад байгаа учраас. Ер нь бол шалгалтын процессыг бол алагчлахгүйгээр та бол хийж чадах одоо зориг шийдэл бол байгаа л гэж би ойлгож байна. За дээрэс нь энэ нэг зүйлийг тодорхойлж хэлэхэд хууль батлагсны дараагаар тодорхой албатууд байгуулагдана. Энэ албатуудын үйл ажиллагаа ямар багаас бас хэм шалтгаална шүү. За энэ албатуудтай холбоотой асуултыг би дахиад эргээс танаас асууя. Би хуулийг уншиж байхад бас хэд хэдэн юм байсан. За сая та хэлээ те. Эргээ шүүх дээр очино гэж. За түрүүн ярианыхаа ихэнд хэллээ. Цагдаа дээр ингээд энэ хүн дээр гомдол гарцсан. Хоёулаа шүүхийн дээр цагаангуутай холбоотой ч юм уу нэг юмыг ярьж байхдаа нэг байгууллагыг орхиж яриад байсан. Тэр ямар байгууллага гэдгийг та анзаарч байгаа юу? Прокурор санал гаргаж байгаа шүү дээ. Тэр шийдэл шүүх дээр гарч байгаа. За ингээд таны ярианы өнөөдрийн өнгө айс. Энэ сайд болсноос хойш, гишүүн болсноос хойш илэрхийлж байгаа энэ байгууллагуудаа хараад нүр царайг нь хараад илэрхийлж байгаа энэ мэдрэмжүүд бол ингээд шүүх болохгүй байна. Цагдаа дээр асуудал гарч байна, тийм ээ. За эргээд прокурор дээр бас нөлөөлөл орж байна. Магадгүй ингээд авилгатай тэмцэх газар дээр ч гэсэн ингээд дарга зэрэг томилохоос нэглээд асуудал гарч ийн гэдгийг та ч ярьдаг, би ч ярьдаг, бид нар бүгд ярьдаг. Ийм тогтолцоон дээр ийм хуулийг авчираад хэрэгжилчих дээр бүр аимшигтай тийм хонгил шиг юм үүсэх юм шүү дээ. Улс төр нь бохор байна. Улс төр нь бохор байна.
цагдаа нь болохгүй байна. Шүүх нь асуудлыг шийдэхгүй байна. Прокурор нь асуудалтай байна. Тэгээ энэ асуудлуудаа эхэлж шийдчихэд энэ хуулийг явахгүй бол нөгөө нэг засгийн газар дээр чи авилга хийх ахуул яваад идэг. Танил талд яваад идэг. Нөгөө цагдаа дээр чинь бүр аимшигтай. Нөгөө хуулийн мөрдөх байгууллагууд дээр чинь бүр аимшигтай. Ямар нэгэн хүнийг барьж аваад хой наашир шалгана алив гэл ямар ч хуулийн тогтоолын одоо нөгөө 22 хон гэдэг заалт ингээд амар том үе таалганыг өгч чинь. Ингэж шийдэхгүйгээр энэ асуудлаа зэгцэлэхгүйгээр энэ хуулийг оруулаа явчихаар би бол эргэлзэж байна. Энэ дээр бол асуудал үүсэх магадлал асар өндөр байна. Үйлдэл өөрөө үлгэрлэлийг бий болгоно гэдэг нэг юм зарчим байна. Бид өнөөдөр энэ олон жил ингээд нөгөө дуурах эзэнгүй явсан. Одоо нэг юм хариуцах эзэнгүй явсан. Энэ асуудлыг зэгцлэх талаар алхам хийхгүй л нэзэж шийдэгдэхгүй. Гэхдээ одоо тэгж ярьж л байна л да. Жишээлбэл өнөөдөр энэ шүүмжилт өртөөд байгаа авилгатай тэмцэх газар ч юм уу прокурор шүүх нийлээд ямар шийдвэр гаргаж болох вэ гэхээр өнөөдөр улс төрд нөлөө бүхий итгээд авилга авах юм бол хамгийн багад 12 жил байх шүү дээ. Жагалсан шүү дээ. 22-ыг бүхэл бүтэн 12 жил хүнийг хорж болох тогтолцоо энэ зүйл ангаа мөрд гэдэг асуудлаа даатгадаг мөртлөө хууль бус хөрөнгийг хураа гэдэг зүйлээ итгэж даатгахгүй байна гэж байхгүй байхгүй. Энд чинь өөр хууль хэрэглээний асуудал. Би түр 90% шүүх гэсэн. Энэ улсад чинь үнэн шударгаар ажиллах гэсэн бусдын нөлөөнд автахгүй гэсэн сайн шүүгчдэр зөндөө байна. Тэр 10% чинь нөгөө эрх мэдэлтэй байгаа хүмүүс дээр очиж үйлчилж яадаг шүү. Бид нар таны хууль чинь эрх мэдэлтэй хүмүүс дээр очих учраас дахиад үлгэрлэлийг бий болгоё гэж. За. Тэр эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой зүйл хамгийн гол хүч чадал энэ юм хаана байна вэ гэхээр хоёр л зүйл байгаа шүү дээ. Хүч чадал бол эрх мэдэлд байгаа, мөнгөнд байгаа. Хууль бусаар олдсон мөнгөө зарцуулаад ашиглаж байгаа. Энийг бид нар хязгаарлах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөлөл бол яах вэ? Тэр одоо ингээд бид нар өөрсдөө үлгэрэл дуурайлаараа огцруулдаг, улс төрийн хариуцлага тооцдог, мооцдог. Тэгээ хуулиа чангалдаг энэ маягаараа шийдчих болно. Нөгөө талд энэ эргэлдэж байгаа асар их мөнгөний ч урсгал төр бид нар тодорхой хэмжээр хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Тэгээ би нэг зүйлийг бүр зориуд хэлье. Манай хуулийн зорилго бол өнгөрсөн нийгмийн эдээ бээрийг шахах энэ эдсэн уусан хулгайч гэж хэлье. Ард түмний боломжийг хулгайлах хэвээр тэмцэхээс гадна ирээдүйд хууль бусаар хөрөнгөжж болдгоо шүү. Тэртээ төргөө хураалгын шүү гэдэг энэ тэр болгоомжлыг бий болгоод дээрэс нь ард иргэдийн зүгээс ч гэсэн хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг үзье яаддаг, мэдээлдэг, тэмцдэг ийм аюул том ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас таны саяны хэлж байгаа энэ байгууллагуудтай холбоотой зүйл энэ дээр нуглаа үүсгээл ажиллаж чадхаа болол ингэ гэж бодохгүй байна. Байгууллагуудтай холбоотой бэрхшээл хаана гарах вэ гэхээр яг бүрэн хураах. Одоо жишээл энэ чинь 100 тэрбумыг хураах байтал энд нэг 70 хураагдах, 60 хураагдах дээр очиж магадгүй. Гэхдээ энэ чинь сайжир ш. Бид нар тэр 50 60 70-ыг хурааж иж 100 руу очдог төвшин рүү авчих ш. Хин нэгэн хүн заавал эхлүүлэх ёстой. Авилгатай их тэмцлийн эрчимжүүлэхийн бас нэг эхэлцгийг манай хууль болно. Би таны нөгөө гол санааг чинь маш сайн ойлгоод байгаа. Манайд угаасаа авилга бол хамгийн том асуудал болсон. Тэгээ одоо 121 гээд жилээс жилд ухраад байна. Индексээрээ. За дээрээс нь иргэдийн төр итгэх итгэл нь авилга хийл ахуул гэдэг дээр очиж нурж унаад байна. За ингээд төрдөө итгэх итгэлгүй магадгүй энэ яванда энэ парламентын хувь заяан ч гэсэн нөлөөлөх хэмжээний болохыг би бол үгүйсэхгүй байх гэж харж байгаа. Арчилсан тогтолцоо бол бидний хувьд мөнхөд байгаасаа л гэсэн ойлголттой хүн бохгүй миний хувьд. Гэхдээ яг энэ өнөөдрийн байгаа энэ тогтолцоон дээр таны хууль санаачлаад байгааг чинь би буруутгаагүй байх шүү. Яг энэ тогтолцоон дээр энэ хууль ороод ирэхээр энэ хэрэгжилтэн дээр нь л асуудал үүсвэдэ. Хууль зүйн сайдынхаа хувьд энэ хуулийг санаачлахаас эхлээд юм уу, уртаад юм уу, эсвэл зэрэгцээд юм уу энэ мөрдөх байгууллагууд өөрийнхөө яг хамааралд байгаа энэ байгууллагуудаа цэгцлэх, хүн суртлыг алгуулгах, авилга хийх ахуулын таслан зогсоох энэ асуудал руугаа эхлээд та орсон дээр юм биш үү? Сая чин жагсаал болохын өмнө би оны өмнө үлээ оны дараа илүү Чингис даргаыг солилцсон шүү дээ генералыг. Чингис генералыг жагсаалыг санхүүжүүлэх чинь гэдэг ерөнхий сайд мэдээлсэн та сольчихно лээ. Тэг яагаад сольчих вэ? Тогтоогдсон юм уу? Нэгдүгürt Монгол Улсын ерөнхий сайд мэдээлэл хийгээд хууль бус үйл ажиллагаа явууллаа гэд. За тэгээд яриагийн бас дахиад гүйцэд сонсох юм бол эрүүгийн гэмтэрхтэй холбоотой зүйл Монгол Улсын ерөнхий сайд мэдэгдэж байгаа. Тэгээд энэ дээр бол Монгол Улсын ерөнхий сайд бол мэдээлэлээр хангадаг хэд хэдэн субъектүүд бий. Тэнчнээс мэдээлэл очсон байна гэж ойлгосон. Тэгэхээр тийм буруутгал өртцсөн хүн ажил төрлөө хийгээд явах болцоогүй байхгүй. Яг өөрийнхөө хүсэл дээр л өгөх юм шиг миний хувьд санагдаад байна. Тэр хүн тийм байж болно. Гэхдээ Монгол Улсын ерөнхий сайдын үг гэдэг чинь
шүүхийн шийдвэр биш. Мөрдөх байгууллагын шийдвэр биш. Энийг дагаад та тэр үнийг ажлаас нь чөлөөлж ин гэдэг чинь Монгол Улсын ерөнхий сайд бол гүйцэтгэх засаглалын тэргүү тий өөрөх кабинетыг бүрдүүлээд хэнийг кабинетаа байлгах уу гэдгийг сонгоод үйл ажиллагаа явуулж байгаа хүн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа. Гин буруутай эсхийг Чингис генералын гин буруутай эсхийг гагцгүй шүүх тогтоо. Энэ үнэ. одоо шалгалтын явц юу нь явж байгаа юу? Явж байгаа. Тэгээ яагаад та шүүх тогтоогүй байхад нь шалгалтын явцсан шийдэгдэг байхад чөлөөлчвөл гэдэг асуулт байна. Та бол одоо нөгөө зарчим бариа чөлөөлчлөө л гэдэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Зарчим барьж хүлээлж. Одоо шийдвэр гарах процесстэй холбоотой хэд хэдэн зүйлүүд байна. За жишээлбэл гэмт хэрэгт хүнийг яллахад заавал шүүгэн шийдвэр хүлээдэг. Тэгэхэд жишээлбэл тухайл тодорхой үйлдэл явж их цагдаагийн байгууллага заримдаа ингээд дохио зогсоодог шүү дээ. Дохио модоор үйлдэлээрээ за ингээд зогсоогоо төө та гэдэг ингээд шалгаж явдаг үст. Энтэй адилхан энэ бол цахилгааны хэцүү нэг процесс. Үнэхээр ийм буруутгалд ноцтой буруутгалд Монгол ерөнхий сайд мэдээлэл хийсэн учраас чөлөөт шалгахаас аргагүй болж байна. Шалгаж байгаа тэр үнэ. За тэгэхдээ тэр хүн гин буруутай хэсэг нь бол шүүхэр тогтоогдно. Одоо хинч мэдээгүй байгаа. Шүүхэр тогтоогдно. Шүүхэр тогтоогдоод ингээд энэ ямар нэг байдлаар гин буруу байхгүй байна. Энэ үйлдэлд холбогдлохгүй байна гэж үзвэл хариуцлага хүлээх, чөлөөсөө хариуцлага хүлээх албан тушаалт нь оюун сайхны алтан гэрэл миний бие. Энэ эрх зүй харилцаа ингэж л явагдав. За тэгээд мэдгүй миний асууж байгаа асуулт таны та одоо жишээлбэл та одоо өөрийнхөө ирж байгаа шиг байна. Одоо юу гэдэг удирдлагын доор тантай холбоотой үүрэг гүйцэтгэж байгаа нэг ажил үүргээ гүйцэтгэх болцоогүй байна гэж чөлөөлөх нь таны эрх юм шиг төлөвлөлт юм. Тэр үстэй байна уу гэж гомдол гаргах. Тэр бол таны одоо сайдын өөрийнх нь бүрийн эрхийн асуудал тийм ээ. Өөрийнхөө арай байгуулгын. Энэ дээрээс би асуух гэдэг нэг зүйл нь тэр хүнийг өмөрөх гэдэг байгаа биш үү? Тэр бол ингээд шүүгээр тогтоогдоод үнэн гарч ирнэ. Таны харьяаны байгууллага дотоодын зэрэг гэдэг бол манай одоо цагдаагийн байгууллага за энэ хууль зүйн яг энэ хууль тогтоохын үйл явц дээр хамгийн том ач холбогдолтой одоо нэг одоо тусгай сургууль шүү дээ. Тусгай субъектийн сургууль. Энэ сургуулийн хүн ингээд засгийн газрынхаа эсрэг жагсаал цуглаан хийгээд байхад хийх хэмжээнд хэрвээ явчлаа гэж бодъё л да. Та өөрөө чөлөөлж чинь ерөнхий сайдын мэдээлэл өгч. Ийм нөхцөл байдал дээр таны хууль эргээд хэрэгжүүлэх гэдэг дахиад миний нөгөө асуулт гарч ирэх гэдэг. Энэ том сургуулийн захиралч хэрвээ эн чинь магадгүй би нэг сэргийн дотоодын сэргийн штаб байна шүү. Би энийг бол магадгүй сэргийн эргэлт шиг зүйл болох ч юм биш үстэй гэж харж. Ийм байхад ийм том зүрхтэй байхад ч юм уу шүүгээр тогтоогддог л эргээд таны хууль яаж явах бол яг ингээд бүрэн циклэрээ араашууд нь ажиллаад явуул ойлгож байна. Энэ бол ингээд хэрэгжиж явж байгаа. Гэхдээ нуглаа гарчих үү гэсэн имзэглэл айлт имэйлт байгаа. Нэг ялангуяа одоо хамааралгүй этгээдүүдийн өмч хөрөнгийг хураачих вэ, тэ? Эсвэл сонзондоо этгээдүүдийнхээ өрсөлдөгчийн өмч хөрөнгийг хураачих вэ гэдэг чинь болгоомжлууд байна. Надад нөгөө 37 онтой адилхан юм бодогч. За энэ дээр нэг ноцтой зүйлийг би бас хууль дээрээс харсан. Энэ нэг юм хөрөнгө хураагаа тодорхой хувийн ингээд буцаагаад урамшуул байдлаар олох юм байл шүү дээ. Мөрдөх байгууллагад 50%. За хүүхдийн фондод 20%. За тэр нөгөө нэг шүүлүүлсэн гэх юм одоо мэдээлсэн хүмүүст 30%. За ингэнгүүтээ тэр мөрдөх байгууллагад 50% одоо нөгөө 1 тэрбумын 10 тэрбум 100 тэрбум тэргээ болчихсон. Харин тийм тэргээ болмоор санагдчих. Жишээ нь нэг юм масс уралдаан явчих үү те. Алтан гэрлийг лавг доржийг оюун эрднийг бүгдийг ингээд авчаад хийгээд урамшуулах заалтыг бол заавалч байгаа. Тэр нь бол байгаа юу? Нөгөө сая миний хилдэг заалтыг бол авцсан уу? Авцсан. За тэгээд ингэж болоод байгаа байхгүй юу? Энэ хоёр хоорондоо ярьж байгаа тендер зөв бодлуулцаа. Тэнгүүт энэ ингээд 5 талаанууд авцсан ингээд хүн мэдээлэлд хажуудан сонсож байсан. Окей. Хөрөнгийг хураалаа 10-15% мэдээлэгчд өгүүлэгч. Мэдээлэгчд өгөх нь бол хэвээр өгүүлсэн. Саяын дээр заалт чинь надад бол тэр уралдаан шиг бүр байсан. Хоёр дахь асуух заалт нь 29-ийн 1 баха. Биш ээ. 5-ын 1. Гэмт хэрэг үйлдсэн гин буруутайг шүүхийн шийдэх тогтоолоор тогтоогоогүй нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хуран авах нөхөн төлөвлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа. Энэ заалт хэвээрээ байгаа юу? Бага. За энэ заалтын агуулгыг та нэг тайлбарлаад өгөөч. Уу яг заавал одоо юу гэдэг юм? Гэмт хэрэг үйлдсэний гин буруутай гэж шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй гэдэг нь одоо жишээлбэл өршөөл бол гарчиж байгаа. Өршөөл бол гараад нэг нөхөр шалгагдаж явж ирсэн аа. Прокурор дээр хэрэг нь хэрэгсэхгүй болчихж байгаа. Бүх юм тогтогдсон. За. Авилга авцсан, дасандаа хийцсэн, хөрөнгөчсөн ингэ явж итэл Монголд өршөөл хуулийн түүхэнд зөндөө гарсан. Тэгээ шүүхтэр очтгүй. Прокурор хэрэг нь хэрэгсэхгүй болгочдөг. За ингээд өршөөл бол гарсанд бол хэрэгсэхгүй болголоо. Гарчиж байгаа. Тэр шүүхийн тогтоолгүйгээр одоо хургаад авчих. Гэхдээ тэр хүн чинь нөгөө яаж тэргээр хэрэгээ хэрэгсэхгүй болгодгоо гэхлээр бичтий. Гин буруу хүлэн зөвшөөрдөг.
би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үнэ гэм бурууга хүлэн зөвшөөрч байна. Тэгвэл өршөөлөл гарсан учраас намайг өршөөлөлд хамруулж гэж гардаг байхгүй. Гэхдээ ингээд авилгал авангуудаа нэг өргөдөл өвчээд прокурор дээр хэрэг хийсэхгүй болцохоор бид нар шүүгийн шийдвэр гараагүй авч чадахгүй байдаг. Гэтэ энэ зөвшөөрсөн. Энэ зүйлээ энэ хууль дээр бичих хэрэгтэй юм шүү. Яг ингээд би ороод ирэхээр шүүх тогтоогүй байсан ч гэсэн эцсийн шийдэл шүүхтэр л гарах хэрэгтэй шүү. Хөрөнгөний ингээл аваад явчих. Процесс нь бол нарийн байгаа шүү. Сайн хоошоо уншаад явах юм. Нарийн байгаа. Процесс нарийн байгаа. За энэ яг тэгж гуурахгүй. Хуулийн залтуудыг би бас ингээд нөгөө цэг таслаар нь байдаг гэдэг. Дээрээс нэг юм босго байгаа. 100 сая гэж нэг босго байгаа. За. Ер нь 100 сая. 100 сая төгрөг дотор хөрөнгийг бол одоо энэ хуулийн дагуу заавал эрүүг хэрэгмээр үүсэхгүй ингээд аваа явчих гэж. Одоогүй хуульд ч тийм. 100 саяас даваад ирэхээр заавал эрүүг хэрэг үүсгэн. Заавал ял шийтгэл оногдуулна. Заавал хөрөнгөний хураана. Тусдаа процесс. Тэр лүү ороод ирэхээр процесс нь шал өөр. Эрүүр ороод ирэхээр заавал шүүгийн шийдвэр гаргана. Заавал ял өгнө гэдэг. Наа чин бол өөр процессын асуудал. Дээд шүүхтэр энэ дээр юу ямар санал өгсөн бэ? Албан санал нь. Дээд шүүх бол албан санал ингэж одоо зарим хэсэг нь иргэний журмаар шийдээд байгаа байхгүй надад чинь. Одоо түрүүний саяны өршөөлт ороод шууд прокурор нь одоогийн зүйл залтаа хэрэглээд өршөөл үйлд хамрагдаад хууль бусаар хөрөнгө хураалгаагүй нөхөр байх юм бол прокурор шууд шүүх нэхэмжил гаргахаар орчод байгаа. Энэ дээр бол дээд шүүхгүй нэг ус эрүүгээр л явал да. Иргэн рүү битээ оролдоо гэдэг нэг ийм байр суурьтай байгаас дэмжээгүй. Юугаар иргэнээр шийдэл гэж байгаа. Дэмжээгүй гэсэн үг юм шүү. За яг тэр шийдвэрлэж байгаа процесс дээр нөгж байгаа санал тэр дээд шүүх байсан. Тэгээ дээрэс нь холбогдох хууль тогтоомжуудаа бас тийм санал гарч байгаа. Би даасан юм хууль байж байхаар бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй байсан юм уу гэдэг санал гарсан. Тэгвэл одоо 2 өдрийн өмнө хилцүүлэг дээр дээд шүүх ирж ер нь ойлголтын зөрүү бол нэлээд багассан баг гэж бодож. Тэр дээр үс судлаа хэлсэн бас юм гэж. Яг би нөгөө дээд шүүхийн санал их чухал гэдэг байгаа нь яг ийм хууль дээр ороод магадгүй батлагтаад гараад ирлээ гэхэд эргээд бас маргаан болно, цэцрүү явна гэл дээд шүүгч ер нь бол хамгийн гол танаа салбарын хууль дээр бол хамгийн гол комент хийх газар шүү дээ. Тийм учраас би дээд шүүхээс сонсох хэрэгтэй. Лавлж асуугаад байгаа. Ер нь бол арай өөр зарчмаар явсан дээр юм биш үү гэдэг зүйлийг л илэрхийлээд ийн гэж ойлголоо зөв. Одоо тэгээд хилцүүлгийн дараа дахиж байр суурь илэрхүүлсэн үү? Хилцүүлгийн дараа дахиж ирээгүй. 2 өдрийн өмнө хилцүүлэх болсон. За ингээд хуультай холбоотой миний зүгээр нөгөө танаа ям дээр байгаа төслийг уншаад тодорхой агуулгуудыг за энэ хэсгийг асууя гэжсэн зүйлүүд маань ерөнхийдөө дуусах тал руугаа хандж байна. Гэхдээ би эргэж тэр нэг 2002 оны 9 сарын 1 гэдэг зүйл заалт чинь эргээд нэг юм ус төр зэвсэг болчих үедээ гэдэг зүйлийг л бас дахиад нэг асуумаар санагдаад байна. Буцаж татж авчирал хин нэгэн хүнийг асуудалд оруулж идэг. Дахиад энэ бөө маргаан болдог. Энэ зүйлийгээ та ер нь яг 2002 он гэдэг хугацааг заасан. Тэгээ 2002 он бол эрүүг үйл шинээр үйлчилж гисэн хугацааг зааж байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт бид нар тодорхой зааж өгч байгаа. Нийтийн албан тушаал хашсан хугацаа бид нар авч үзсэн. Тухайлах юм бол 2004 онд улсын хурлын гишүүн болоод 2008 онд улсын хурлын гишүүнээс болсон байна гэж үзье. Бид нар энэ 4 жилийн хугацааны асуудлыг л ярьж байна. 4 жилийн хугацааны асуудал. За зарим хүн бол тэгээд тайлбарладаг. За манай хүүхэд бизнес хийд юм аа. Тендерт ортыг. Эхнэр барилгын компанитай шүү дээ. Тэгээ яах юм. Гэхдээ татварчин төсөн татварч байгаа. Айгу энгийн баггүй. Та хөрөнгөтэй юм байна, гоё байна те. Та их олон тэрбумын хөрөнгөтэй их сайхан хүн байна. Бизнес үйл ажиллагаанс гэж төсөн татварчин хаана. Тэгэхдээ энэ нь хизээ үйлчлэх вэ гэхээр тэр нийтийн албан тушаал хасчээс хугацаанд нь л үйлчлэнэ. Нэг. Хоёр дахь зүйл энэ хуультай нийтийн албан тушаалтантай хамааралгүй этгээдэд энэ хуулийн дагуу хувь хүн хуулийг этгээдэд халтааж ажиллагаа явуулахыг хориглоно гэж бид нар бүр тусгаалan зааж өгч байгаа. Ерөөс аж ахуйн нэгж байгууллагад хамаатан. Аж ахуйн нэгж байгууллага бол татвараас зүгтсэн байж болно. Ойлгосон. Тэр бол болно. Энэ бол нийтийн албан тушаалтанд тодорхой заасан байлээ шүү дээ. Авилгын хуулийн төвийн нэгүүлэлтэд тэрийг дээр нь нэмээд бас тодорхой орон нутгийн сонгогдсон албан тушаалтнууд гэж тодорхой заасан байл. Энэ бол иргэн аж ахуйн нэгжид хамаарахгүй. За энэ хууль батлагдаад гарлаа л гэж бодъё л доо. За батлагдаа гарлаа гэж бодох авилга байхгүй болох уу? Буурах уу? Юу гэж харж байна? Авилга бол нийгмийн гэмт үзэгдэл шүү дээ. Нийгмийн үзэгдэл. Энэ бол ер нь бүр мөсөн байхгүй болов. Гэхдээ авилгын хэмжээ эрс буурах хэрэгтэй. Бидний авилга гэж ойлгодог юм халааснаас халаасан дамжуулдаг биш. Тэг яг нэг зүйл дээр би бол одоо босоод авах гэсэн мэдэхгүй байна. Бид нар төлөөний хүн гэдэг нь ойлголт гаргасан юм. Энийг бол нэлээд шүүмжилж байна лээ хүмүүс.
Одоо авилга ямар хэлбэр шилжчихэд байна вэ гэхээр Төлөөний үнэ. би өөрөө авахгүй болчиход байгаа. Та ч гэсэн өөрөө авахгүй. Дундаа нэг хүнд өгөөл тэр нь мөнгө төгрөгтэй байж байгаа л бүх зарлалын даад хэлбэрлүү шилжчихээд байгаа. Тэр нөхөр ямар ч хариуцлага үлээдэггүй. Тэр нөхрийн ойлголтыг оруулж ирэх гэсэн яг маш олон газарс энэ дээр сөрөг тийм сэтгэдүүд ирж ил саналууд халдааж ин төлөөний өнгөд хэн байх нь мэддэхгүй байна гэдэг ингээд ирж ил. Гэхдээ бид нар ярихаас аргагүй болцоод байгаа юм. Энэ дээр бол бас давхгүй гэж магадгүй гэж бодож байна. За одоо би нөгөө нэг танд хэлээдсэн хоёулаа танаас асууж агаад би юу н батлагдахгүй дээр нь бас нэг бодол өгнө гэсэн. Би бол хувьдаа энийг за ерөн чуулганы босго бол давхад хэцүү байх гэж бодож байна. За олон хүмүүс энэ дээр их ашиг хөндөгдөн ихнийх нь. Хоёрд бид бүхний одоо яг энэ цаг хугацаанд бодож байгаа ярьж байгаа зүйлс дээр бас эргэлзээ төрүүлэх үз зүйл байна. Хуулийн төслийг чинь харахад дахиад бас сайжруулах зүйлүүд бас байгаа юм лээ. Одоо ингээд сая тэр нэг урамшуул болгоно гэдгээ тааваа сайжруулж байгаатай адилхан зүйлүүд бас гарах юм шиг байлаа. Тэгэхээр нөгөө улс төрөө ер нь бараг л хэцүү юм шиг санагдсан шүү. Тэрийг та ер нь яаж тооцож байна? Улс төрөөд авах уу? За нэгдүгürt чуулган штэ. Засгийн газар өргөн барихыг ойлгож байна. Тэгээ ойлгож байна. Чуулган штэ гол нь. Их хурц чуулган дээр идэвхтэй дэмжиж явна гэдгийг илэрхийлсэн гишүүд бас байна. хэд байна? За наад хуулиар оруулаад дэр гэдэг. Гэхдээ би бол бүгдээрнгээс нь энэ хуулийг яах вэ гэж асууж үзээгүй шүү дээ. Тухайлах юм бол энэ хүн намын зөвлөлийн гишүүд идэвхтэй дэмжинэ гэсэн байр суурь. Хүнийхэн юу? Тий. Манай арчилсан намын бүлгийн бас нэлээд олон гишүүн. Одоо тухайлах юм бол манай энэ хангаан тойргийнхан, за говийн тойргийнхноос жишээлбэл мөнх байсгалан гишүүн ч гэдэг юм уу. Ингээд идэвхтэй дэмжих гэсэн байр суурьтай байна. За дэмжихгүйг илэрхийлсэн хүмүүс ч бас байгаа. Явахгүй гэдэг. Танаа арчсан намын төлөөллийг чинь ингээд сонсохоор ерөнхийлөгч баталгааны талынхан л байгаа юм шүү дээ. Хангаан тойрог говийн бүс. Гэхдээ хангаан тойрог гэдэг чинь өөрсдөө сонгогчтойгоо саналыг авчирсан тусдаас хүмүүс байгаа шүү дээ. Яг тэгээд одоо нэг сонгуулийн өмнө ерөнхийлөгчдөр явж очиод их хурлын гишүүн одоо их хурлын гишүүн батлах дээр очиод бид нар ингээд асуудал шийдээгээд явж ирсэн л дээ. Би зүгээр энэ бол миний хандлага шүү. Юу асуултын гүнг айс шүү. Таны хэлсэн тэр хоёр дэмжлэг бол хоёр цэгрүүл очиж нэг цэгрүүл очиж ийн гэдэг үг. Зөв тийм. Тэгээд энэ мөчлөнгээр ардын нам дотроос ч гэсэн наад хуулиа явуулах хэрэгтэй шүү гэдэг дэмжиж байгаа. Чагсаалтанд одоо сонгогдсон гишүүд байгаа. Тэгээд би юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо хэдүүл ялгаръя. Ер нь яг хэн энэ авилгатайгаа тэмцэх гээд байгаа. Хэн хулгайчдтайгаа тэмцэх гээд. Хэн худлаа хэлмэгдүүлчих вэ? Хүний хөрөнгийг хураана гэдэг чинь арчилсан намын танай зарчимд нийцэхгүй үстэй. Энтэр гээд би ерөөсөө хувь хүний хөрөнгө болоод аж ахуйн нэгж хөрөнгө огт хураах гайгүй. Тийм байхгүй. Тэгж болохчгүй. Тэр зарчимд бид энэ ч үндсэн хуулиар хамгаалцсан өө юм чиг. Тэгэхдээ үндсэн хууль дөрөв байгаа шүү дээ. 16-ийн 3 Монгол Улс иргэн өмч хөрөнгийг шударгаар олж авах хэрэгтэй те. Энэний төлөө явж байгаа. Одоо ялгарчий гэж. За хэн худлаа ярьдаг ялгарчий. Тэгээ ил шулуухан сайхан ярилцаад явъя. Тэгээд ямар нь гоё баг зүүж худлаа ярьдсан байна. Ямар нь чин үнэнгээсээ навлах хэлэх хултай тэмцчихье гэж боддсон байна. Хэн юу н шалгуулахад болохгүй юм шиг байна гэдэг юмыг ард түмэн харж авах л. Над бол хамгийн том ололт нь энэ болно. Үнэхээр навлах хэлэх хултай тэмцэл хаана очиж зогсдیں۔ Хэн нисрэг байдیں۔ Хэн ямар сайхан ярьдیں۔ Энийг энэ Монголын ард түмэн хараг л. Батлах хамгийн байсан ч гэсэн хэн хинбэ гэдгийг олж харна. Бид олж харна. Дахиад үнэхээр батлагдахгүй байхдаа тэр хэлж байгаа үндэслэл шалтгаанууд хэрвээ шүү. Тэр дурд нь үндэслэлтэй байх юм бол бид нар тэр ярьж байгаа зүйлүүд дээр нь сайжруулах нь бидний үүрэг. Засгийн газрын үүрэг. Авилгатай тэмцэх нь шалтгийг бол тооцохгүй гэж ойлгосон. Авилгатай тэмцэх нь зөв. Авилга бол бидний хувьд асуудал болчиход байна. Гэхдээ яг ийм хуулийн ард нуглаа үүсдэг аюул байдаг учраас тэрийг тооцоороо гэдэг ихний үнцэг. Хоёр яг энэ таны шүүмжлээд хэлсэн шүүх, цагдаа, прокурор энэ мөрдөх байгууллагуудтай холбоотой энэ завхрал байгаа цагт яг ингээд төгс энэ систем ажиллана гэдэгт би бол бас эргэлзэж байна. Энэ системийг эхлээд янзлчвал энэ хууль бол хэрэгжихэд илүү амар байх болов уу? Ер нь тэгээд авилахгүй улс гэж байхгүй. Авилгыг бол бууруулсан, авилгыг бол бууруулахын тулд ил тод байх ёстой л гэдэг үнцэг дээр миний хувьд байгаа учраас танаас өнөөдөр энэ хуулийг ер нь нэлээд шохоорхож асуулаа. Сүүлийн асуулт. За та бол олон жил хууль жумгүүлэгч хийж явж ирсэн. За одоо их хурлд орж ирээд арчсан намын төлөөлөл энэ засгийн газрыг хамтарсан засгийн газрыг хамгаалж үйлдэхийн тулд яагаад энэ батлагдсан хуулийг хугацааг нь хойшлуулад ийм хууль өргөн бариад байна да. Навстрын намын хууль. Навстрын намын хууль. Тий. Яагаад өргөн бариад батлуулваа гэж тий. За мэдээж одоо ингээд албан ёсны тайлбарууд байгаа шүү дээ. Улс төрийн намууд хүсэлт гаргаад
Хууль хэрэгжих нөгөөг л ёстой ярьж байгаа юм чи тэ. Улс руу намууд хүсэлт гаргаад за тэгээд нөгөө жижиг намууд хурлаа яаж амжихаа болоод гिचгт юм уу те. Ингээд олон намын энэ Монголд чинь хоёрхан нам байгаа биш. Зөндөө олон намууд байгаа хэрэгтэй. Энэ албан ёсны тайлбар. За. Одоо ингээд ярьцлага гэж хин худлаа яриад байгаа. Яг үүндээ бол хоёр намтай л холбоотой шүү. Хоёр нам шүү. Их хурлын чуулган дээр танаа намын дотоод асуудал энэ төр гэж дуурч байл ардын нам зарим шүү. Тийм байхгүй. Аль аль намд нь асуудлаа зэгцлэх, ярилцах, нэг төвшин дээрөө зэрэг очих юм шаардлага байгаа шүү дээ. Ерөөсөө нууц шүү. Тэгээд өнөөдөр Монгол орны улс төрийн яг хоёр тулгуур баг нь болоод явд хоёр нам. Аль аль нь төр ирэх барьж исэн, аль аль нь парламентод өөрсдийн гишүүдтэй ийм зоглох нөлөө үзүүлж байгаа л хоёр нам. Энэ хоёр намын дотоод асуудал гэдэг чинь нөгөө улс төрийн намын тухай хуулиар тавьсан зорилгод хүрэх гэж байгаа энэ гол зорилгыг чинь хүрэх нь дотоод асуудал нь чухал нөлөөтэй. Дотоод асуудалд нь хуулийн үйлчлэлийг хойшлуулах нь шаардлагатай байна гэж аль аль намууд нь үзэл хойшлуулж байна. Энэ одоо таны хэлж байгаа дотоод асуудал. Тэгээ энэ улс төрийн намыг дагсан энэ авилга мөнгө энэ асуудлыг шийдэхин тулд уг нь энэ 10 хэдэн жил бид нэрийн баталж чадахгүй явсан хуулийг ерөнхийлөгч манлайлаад баталсан байхгүй юу? Гэтэл зөвхөн эрх мэдэл албан тушаалтаа үлдэхийн тулд арчсан нам, ардын нам, хүн нам нийлээд энэ хуулийн зүйл заалтыг нь өөрчлөөд оруулаад ирж байгаа гэдэг чинь өөрсдийнхөө төлөө хууль дээгүүр даваад гарчиж байгаа. Энэ бол таны үнцэг. Гарчиж байгаа зүйл. Тэртээ хууль байна. Хуулийг хэрэгжүүлээд бүтэн жил гаруй болоход тэр жижиг намууд гээд хүсэлт өгöd байгаа 9 нам юм байл шүү дээ. Тэр 9 намынх нь хурал юмаа хийхгүй. Тэр хүмүүсийн л асуудал. Нэг, хоёрд энэ улс төрийн намын хуулиар хэрвээ тэр хурлаа хийгээгүй тэр дөрмөө өгөөгүй бол татан буулган ч юм эсвэл ямар нэгэн хариуцлагын зүйл байхгүй юм байл шүү дээ. Хууль өргөн барих шаардлагагүй л байсан байл шүү дээ. Тэгээ миний хувьд бол ингээд нэг юм хуулийг өөртөө тааруулж өөрчилдөг энэ зүйлийг энийг бол та хийж байгаа зүйл биш л дээ. Энэ улсын газраас танаа намын зүгээс хийж байгаа зүйл. Тэгээд мэдээж өргөн барих субъект нь хууль зүйн яам. Тэгээ хууль зүйн сайд учраас өргөн барьчаад байгаа учраас би энэ намын хуулийн өөрчлөлтөөр дахиад бүтэн жил бидний хойшин татчихж байгаа байхгүй. Бүх юм энэ өнөөдрийн улс төрийн намын төлөвшлөөс бүх юм хамааралтай гэж таач ярьж байгаа. Энэ их хурл бүгдээ л ярьж байгаа. Судлаачид бүгдээрээ л ярьж байгаа. Ингээ дахиад нэг жил хойшлуулчихна гэдэг үг үнэхээр харамсалтай санагдсан шүү. Энийг бол ярилцлагын төгсгөл би хэлхийг хүсэж байна. За тэгээд саяын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиа зас сайжруулад, за их хурлын босгыг дагуулад яг өөрийнхөө бодож байгаагаар авилгыг зэгслэх талд тууштай ажиллаараа танд амжилт хүсье. Тэгээ урилга хүлээж аваад ярилцсанд баярлалаа. Миний өнөөдрийн ярилцлагын гол өнгөс магадгүй таны хувьд энэ хуулийн одоо үгүйсгэл дээр байгаа юм шиг санагдаж байгаа боловч ийм алдаанууд байна гэдгийг сэтгүүл зүйн хувьд хэлэх ёстой хүний хувьд, харах ёстой хүний хувьд асууж байгаа, тодруулж байгаа зүйл гэдгийг ярилцлагын төгсгөлд танд хэлье. За, урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Энэ телевизлэстэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар энэ дүрээд өндөрлж байна. За тэгээ эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. За өнөөдөр манай нэвтрүүлэгт хууль зүйн дотоод хэргийн сайд оюун сайхны алтан гэрэл оролцлоо. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайд энийг ч нэр өгшөхгүй. Төргөө ордгиймар бол төшөв рүү ордгиймар болсоо байж ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.